Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэн! Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Замун 3W1045 мэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. За бүр цаашлаад үзхийг хүсвэл 104.5 гэр бүлийн радио 104.5 гэж гэрэлээр бичээ Facebook дээр хайгаарай. Тэгэх юм бол манай хуудас гарч ирнэ. Манай хуудсан дээр фоллоу хийж биднийг дагаад бидний бэлтгэн хүргэж байгаа мэдээлэлтэй үргэлж хамтдаа байгаарай. Радиогийн 1-р студид очроо заяа найруулагч Мизу ажиллаж байна. Өглөөний мэнд хүргэе очроо. Өглөөний мэнд. Энэ нөгөө чолк анслаадах юм дээ. Дахиж жоохон анслаа. Нэг талаар болчихлоо шүү дээ. За. Яа. Энэ альтал нэг толон дарж байгаа юм шиг биш юм тий. Яг толон дарж байгаа шиг биш ээ тийм ба. Харин тийм ээ айгүй. Хин очроо чолк анслаж байгаа та ч гэсэндээ чолк анслаж байгаа ах гэж бодож байна. 9986 1045 9986 1045 дугаар дээр шууд холбогдоод ороод ирэх боломжтой байгаа шүү. Мэдээж хамгийн түрүүнд меншн дагалгаагаа шууд явуулчих. Хамтдаа сонсох хүссэн хүмүүсээ меншндээ дагуулж орж ирээд наашра common baby гэдээ оруулаад ирээрээ. Тэгээ нэвтрүүлгээ хамтдаа сонсоорой. Өчтөрийн хувьд бол бас л тайз дэлгэцийг эзэгнийхэн явж ах шиг байсан шүү дээ. Очроо. Тий ойрдож явах ажилтай л. Баяраа ойрдоо ажил ихтэй байшин бариад амралт бахтай гэдэг шиг юм болж штэ. Тэгээ дээрэс нь баяраа гэснээс өчтөр чинь бас нөгөө нэг 1296-гийн автобусын тэрэнгөөр яваад хүн амтан чинь тэр автобусныхан зургийг дараад сүйд олж ах шүү гэлээ штэ. Тий баяраач нөгөө нэг хамгаалагч монголчтой явж байгаа бол. Яг нэг юуны юу лээ. Бригадын нэг хүмүүс шиг л яваад. Бөөнд араас нь. Аймын хүртэл тэгэж дэвсэж яваад ахарч одоо баг тийм юм бол гэж бодохоор л шүү дээ. Тийм бригадын ая дэвссэн байсан уу? Үгүй айгу сүртэй яваад ах шиг байсан. Тийм үү. Тий. Би нэг дрилийг харсан чи амар сүртэй харагдаад өчнөө олон хүүхдүүдтэй халзуурд хамгаалагчтай. Өчтөр нэг юутэй яг нэг 12-ын 6 зориулсан юм комеди тоглолт болсон байхгүй. Тэрэн дээр жоохон би нэг ууртай байсан. Тэгээ ер нь та нар инээ гэж байгаа баг инээлгсэн. Сэгнадо. Инехгүй болоо шиг шүү гэдэг. Хатуухан юмнууд их ярьсан юм. За тэгвэл өчтөр нэлээд хатуухан зүйлүүд болсон байна. Тэгээ өглөөг хамтдаа эхлүүлж байгаа сонсогч танд баярлалаа. Меншн давалгаагаа болол өрнүүлж байгаа аялал оюунагч хамгийн түрүүнд орж ирсэн байна. Өглөөний мэндэ миний хөөрхөн дүү мундаг энэ өдрийн амжилтын өндөр амжилт хүсье гэсэн байна. За өнөөдөр миний дуртай хамгийн гоё хэсэг болдгоо гэсэн байна. Өнөөдрийн болонгууд гэх юм бол сайн цагийг хамт бүтээ. Дурсамж 1988 гэсэн болонгууд болол танд хүрдэгэ. Тэгэхээр эдгээр болонгууд дээр ярилцах сэдвүүд шууд танд бас харагдаж байгаа болов уу гэж бодоод байгаа шүү. Уг нь Нойко шууд харчд юм да. За тэгээд цаашлаад мэдээж меншн давалгаанууд бол өрнж байна. Наран жаргал пэрнлээ. Сайхан өглөөний мэндэ гэсэн бол Нойко morning гэд орж ирж байна. За бороотой өглөөний мэндэ баярлалаа гэсэн байна. Дарханд бороо орж байгаа юм байна. Дарханд доо. Тийм ээ. Даваасрын баярч тарханаас холбогдож байгаа байхгүй. Хотод бол гэхдээ өнөөдөр бороо байхгүйсэн ш. Өчтөр арай үзэхэд бороотой байсан ш. Жоохон үүлэрхэг байлаа. Өдөрхөн дэш орж мардаггүй. Хүүшээ нэрээ сонноос гэснээс тийшдээ сая гэхдээ цагаагаар цэг юм энэ дэр бороо байхгүй болсон байсан. Энэ ингээд байдаг байхгүй аюу сон ингээд. iPhone-ы цагаагаар өөр. Хэн өөрчлөөд байна? Мэдгүй. iPhone-ы цагаагаар өөр. Цагаагаар цэг юмны цагаагаар өөр болчиход идэв. Яг градус нь жоохон төхөлдөө. Гэхдээ бороо орохыг хоёлоо өөр хилээддэг учраас яг ингээд орох зонтог авах ёстой ч юм шиг авах ёсгүй ч юм шиг ингээд ирдэг штэ. Зонтог монтог авсан уу ер нь? Зонтог авахгүй штэ. Шууд бороонд орох юм уу? Үгүй шүү дээ. Машинтай хүн чи юу гэж зонтог барьж явж. Би гэхдээ би өөр машинтай дээрэс нь гаражтай хүн. Яаж одоо зонтог бариал те? Чи боддоо гэж. Би гэхдээ юм шүү. Би машинтай. Тэгсэн хэрнээ би гаражтай. Тэгээд зонтог авч яваад бүр ийм усны гуталт нэмээд авч явдсан шүү. Айгуу тийм өөртөө арчаад байгаа зү. Тийм ээ. За, бороотой өглөөний мэндэ гэж орж ирсэн байгаа. Мянган баярлалаа чи манаас өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Меншн давалгаанууд бол араасаа өрнсөөр шүү. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол киногоо үзэж амжсан уу? Киногоо нэг за нэг хагас дутуул үзсэн дээ.
Дурсамж. Үе. Миний хуу чиний хуу. Чинийх дуурж байна. За. За. Дурсамж 1988 киноны хувьд гэвэл 15 дахь анги дээрээс ярилцсан. Тэгээ 15 дахь анги дээр айгүй олон зүйл гарсан л да. Тэгээ яг ийм олон зүйл гарчиж байгаа мүү гэ бас нэг бодоол өнгөрсөн. Тэгээд дээрэс нь эхний болон мэдээж сайн цагийн хамт бүтээх болон байгаа. Сайн цагийн хамт бүтээх болон дээр бидний ярилцах сэдв маш тодорхой байгаа. Тэр бол тухайн болонгаа хэлэхээр хилдэггүй тэрсэн. Ингээл мажил хайчдаг. Тэгээ та бүхэн шууд холбогдохыг хүсэх юм бол 9986 1045 9986 1045 гэсэн утсаар холбогдоод бидэнтэй санал бодлоо илэрхийлээд өөрсдийнхөө санаа сэтгэл зүрхийг ч гэсэндээ хамтдаа зохиолж болно шүү. Комент хэсэгт бас шууд комментоор боломжтой болоод бичээд бас үлдээж болно шүү гэдгийг та бүхэндээ дуулгая. За. Аха. Юу. Хөл бөмбөг юу болж байна? Хөл бөмбөг дөнгөж сайхан би мэдээ хүргэсэн. Хөл бөмбөг өчтөр Бразил нэг цагаас Бразил Япон хоёр тоглосон. Тэгээд Бразил 2-1 харьцаатаагаар хожсон байна. Эхний голыг бол Япон хийсэн юм байна. За дараа нь бол Бразил хийгээд тэгээд цаг сунгаад мэдээж 1-1 болчихж байгаа шүү дээ. Тэнцэж байгаа учраас цаг сунгаад цаг сунгалтын яг 6 дахь минутын дээр нь Бразил дахиж гол хийгээд тэгээд Бразил шигшээ рүү явчих. Япон шууд бай. Бразилд чи ямар хүн байдаг лээ? За сая таньдаг хүн байна уу? Мянмар. Месси. Мянмар гэж юу юм? Мянмар гэд гол тоглогч нь. Ёо. Тэгээ өөрөө мэдхгүй байж мэдхгүй бас надаас суу. Би угаасаа мэдхгүй л дээ. Би угаасаа мэдхгүй болохоор чамаг нөө хөл бөмбөг яриад сонирхоод ахаар чинь асууж байгаа. Би уг нэг хэсэг юу яаж яасан? Хөл бөмбөг ингээд нэг шууд дамжуулалтыг радиогоор ингээд хийжсэн байхгүй. Тэгээ радио дээр тайлбарлаж ийсэн байхгүй. Тайлбарлагчтай хамт суугаад хажууд нь тийм үү хаа гэдэг реакшныг нь хийдэг хүн байсан. Тэгээд яг тухайн үеийн хөл бөмбөг дээр 2014 оных баха. Хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн дээр би ч жухам хөл бөмбөг тайлдаг хүн болсон байсан шүү дээ. Одоо өдөөд нөгөө нэг юу меморийг гарч ирэл эдий. Меморийг гарч ирэл тэгэл хараад би тэр үед ойлгож л байсан бах таа гэж бодоод хараад байдсан шүү дээ. Тэгээ тэр үед чинь бас 2014 онд сүртэй парад мараад болоод нэлээд сүртэй юм болж исэн. Ер нь бол дэлхийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн чинь зөвхөн хөл бөмбөг сонирхчдын гэхээсээ илүү баг эвнэгдлийн тийм том тэмцээн болчиход байна шүү дээ. Америкчууд бол мэддэггүй л гэдэж тэ. Яагаад? Америкчууд ч нэг актер хөл бөмбөг сонирхдаггүй юм шүү. Тийм үү? Тэгдэг гээд нэг хэн яриад лээ. Мэдгүй. Америкчууд хөл бөмбөг сонирхдаггүй. Америкчуудын нэг хэдэн хувь нэглээ. Өөрийнх нь нутагт хөл бөмбөг болж байгааг мэдхгүй байсан гэдээ яриад байгаа шүү дээ. Эрка тэгээ яриад байсан шүү дээ. Тийм. Энэ хүн ингээд маргааш яриад тэрийг өргөжлүүлж ярих байхаа гэж бодож байна. За ингээд хамтдаа эхний болон руугаа шилжгээд бэлэн болсон байна. Нөө аюулгүй оюунагчийн хувьд болохоор доорын ми болонд айгүй нугсгүй байхгүй юу? Тэгээд гэсэн би өнөөдөр 3 дахь өдөр гэж бодсон юм аа. Өдөр судраа марцсан манай хаан. Доорын ми дээр байсан уу оюунагч? Мэдгүй. Байгаагүй хаа те. Байсан бол намаа загнах байсан бах те. Тийм магадгүй. Би ч нэг дуугаа яаж амжаагүй те. Нэрийг маргааш дахин нөхөө сонсох чи те. Тэрийг нь маргааш нөхөж сонсгоё. Тэгэ. За ингээд хамтдаа эхний болон руугаа шилжгээд бэлэн болсон байна. Эхний болон сайн цагийг хамт бүтээх болон руугаа хамтдаа бөөнөрөө бултаараа орцгоё. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань үргэлжлэн сонсогч танд хүрч байна. Бидний мигмар гарагийн хамгийн эхний болон болох сайн цагийг хамт бүтээх болон руугаа хамтдаа шомбоо ороход бэлэн болжээ. Өнөөдрийн сэдв гэх юм бол хөршийн холбоо гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Ер нь хөрш сайтай хүн сайн цаг руу төгөхдөг болов? Ер нь яг хөршин сайн байвал ер нь хүн хүнд нөлөө өгнө шүү дээ. Ааха.
Гэт нэг хүний жижиг хэлсэн үгнээс бас сөрөг нөлөө аавн те сайн нөлөө аавн. Тэгэхээр хөршүүл айгу чухал та. Ааха. За тэгэхээр бид өнөөдөр хөршийн талаар ярих гэж байна гэсэн үг. Хөршийн холбооны талаар таны эргэн тойронд сайн хөрш байна уу? Ер нь ингээд сайн хөрштэй байсан уу те? Ер нь сайн муу хөрш гэдэг ингээд ялгаад байгаа нь яг юугаар нь ялгаад байгаа юм ч гэдэг юм уу? Бидэнтэй бас холбогдоод ярилцаарай. 9986 1045 9986 1045 дугаар дээр таныг урьж шууд холбогдоод ороод ирээрэй. Мөн мэдээж комент хэсэгт хөршийн холбооны талаар та бүхэн санал бодлоо илэрхийлээд бидэнтэй ярилцаарай гэж хүсэж байна. Дээр шууд холбогдоод ороод ирлээ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу инагч? Сайхан амарлаа. Нэг өдрөөр төрүүлж яваад нууцлаараа. Харин тэгж штэ та одоо. Нэг би байсан. Түрүүчийн цаанагт Гүү байна хамгийн сайхан дуу бол миний сэтгэлд үлдсэн 2 гоё сайхан дуу байдаг юм аа. Нэг нь эдэ миний дүү, нэг нь ёо. За. За. За тэр өнөөдөр сайн өдрөө хөршийн холбоо гэсэн нэвтрүүлэг байгаа. Хөршийн холбоо. Энэ яг хажуутлын айлда маш их олон жил нөлөөлсөн болохоор бид нар ах トゥ шигэ болсон. Хөршийн холбоо. Манайх гэр бүл дөрөөл өдөө гадаад явна. Бүх юмыг харна. Тэднийх маань хөдөөгадагаар манаа харна. Би жоохон багтаа тэдний хүүхдийн өсийн санаал цэцэрлэгт нь хүргэж өгөөл ингээл явж байлаа. Одоо янз юм байдаг. Хөршийн холбоогоор сайн зэрэг бүтээн одоо хүртэл одоо найз төвтийн хувьд бол байна. Сэтгэлээрээ бид нар ч гэсэн одоо энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх өнөөдөр сайн байна уу гэсэн бүх найз нартай тэгээд мэндүрэгчээ тэгээд бид бүгдөө нэвтрүүлгийн найз хөршийн холбоо байгуулнаа. За бөөнөрө хөрш олчих нь ш тэ. Харин тийм. Болно шүү дээ. Тэгэн штэ. Нэвтрүүлгийн найзууд болно. Болно. За баярлалаа инагч. За баярлалаа. Оюунагчийн үед дээр үед болохоор нөгөө хөршийн холбоо гэдэг юм бүр их байсан баг л та. Тэгсэн байгаах. Одоо ер нь хайрцангуй багссан шүү дээ. Намайг жоохон баг ч нөгөө юу яадаг өст. Хонь гаргуул хоньныхоо гидснээс айл дамжаал өгдөг те. Тэгэл нөгөө савн дотор нь ингээл янз юм буцаж ингээл аваад явдаг. Уг нь тэр нөгөө дурсамж 1988 гэдэг чинь юу юм бэлээ шүү дээ. Хөршийн холбоог л аягүй сайн харуулж байгаа кино юм билээ шүү дээ. Уг нь бол те. Тэндээс яг дээр бүр харагдаж байгаа. Яг нөгөө жоохон байсан нөгөө нэг тэр үеийнхаа тэр яг нөгөө нэг дээд айл, доод айл, хажуу айл те. Тэгтээ бас хөршийн холбоо сайн талаараа тийм байсан ч гэсэн нөгөө талаараа бас те хамт нийлээд бас ууж муудаг л байсан л да те. Ер нь тийм холбоо бас байсан те. Бэлгүй яа тийм бэ. Бараг хамаатан садан шиг болцсон те. Тэгээ бүр яг нөгөө киноноос жишээ авч ярьсных бүр ингэдэг штеп. Ингээд бараг ингээд хөршин хамаагүй дээр юм да гэдэг бодол төрүүлдэг хэсгүүд ч гэсэндээ байдаг байхгүй. Өнөөдөр за дараагийн сонсогч бас ороод ирлээ. Байна уу? Өглөөний мэнд. Hi morning. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. Гэхдээ нэг хашил өдлөөд нусуу бороо юу мэдгүй. Нусуу юу гинэ? Бороо юу мэдгүй л энэ засуу. За бас тийм шүүслээ. Хөөнөө мэдгүй л. За арайч бас нус хөөн шиг байхгүй гэдэг. Энэс болж нэр үнэхээр юу яаж юм те. Гэхдээ харин та хотын та нар жоохон хэцүүлээд юм шиг байгаа. Лагерт амьдардаг хүн бас арай өөр. Лагерт амьдардаг хүн арай өөр юмор амьсгалнаа. Гэхдээ нэр ингэ айгүй хэцүү байлээ шүү. Баг байхад нөгөө энэ хөвөнг ингээл амьсгалчих юм бол тэгэл дотор нь ургаална мод болов. Харин тэгж боддог өстэй юм аа. Яна гидсэн дотроос мод ургуул тэгээ одоо гидсийг хаглаад авах юм болов. За. Тэгвэл нэг энэ сэрэмжлүүлэх юм бас ингээ хэлмэр санагдлаа. Одоо энэ тэнд яг энэ модны хөвөн ингээ шатаагаад байгаа дүр зураг гараад байгаа юм байна л да. Хүүхдүүд тэр зүйл шатаад сонирхож үзээд байгаа юм байна. Үүнээсээ болоод гал алдах эрсдлүүд айгүй их байгаа юм байна. Тийм учраас ингээд модны хөвөн хамаагүй дур мэдэн шатааж өрөөсө болохгүй юм байлээ шүү. Гэдгийг нэр хэлмэр санагдлаа. Яг тэгээд шатаадаг байсан. Тийм. Шатаадаг. Шатаад ингэчингүү чи шууд газар авдаг штэ тэр чинь. Олон амбар шатаасан да тэрнээс болж гэж. Одоо тэгэж болохгүй шүү гэж. Тэгж болохгүй юм байлээ шүү тий. Том болоод ойлгож шин. Харин өстө хурш сайтаас тултал би бинийгээ хараад гайгүй гал авалцдаггүй байсан юм болов? Яг зөв.
юу хажуудлын айлд хийм байгаа хинж байдгийн бүүн үед шүү дээ. Ямар ч юм нэг юм хөл дуграад ах шиг байгаа. Тэгээд нэг айл байдаг юм шиг. Эсвэл нэг ганц өөр нээж ах шиг байгаа. Тэгэл нөө манай дээдл айлд нэг бөмбөг залаал байдаг байхгүй юу? Өөрийнхөө нэг бүр ингээд амар дарамттай. Тэгээ энэ нэг залтыг нь хурдаар нь цааны 3 настай ч юм уу 4 настай хүүхдтэй ах шиг байна да гэжсэн чинь манай хүүхд сүлд гараад нэг найзсан 12 дэх хүүхдтэйсэн гинэ. За. Тэг мэтчлэнгээр зүгээр хийж байгаа юмар нь л танилцж байгаа. Харин дохой зангаа одоо тэр нэг чимээ мэмэнээс нь л таних гэдэг ш тэ. Тийм, тэрнээс яг дээр явшгаа яг бид нар шиг яг саний очрог ярьж байсан шиг юун гиз мэдээ хуваах те юун давс мос авах тийм байха болцсон шүү дээ. Хажууд өстө хэрэлдэж уралдахгүй л бол за бурхан мөн бүүзэг чимээг үлээж болчихсон. Уг нь яг давхартай тийм олон ял байхгүй л байгаа шүү дээ. Ядахтаа давхартайгаа хуучин шигэ бас байж чаддаг бол уг нь зүгээр л юм. Гэхдээ бас жоохон окей тэгэл хоёр талтай юм болохоор одоо чинь бас хэцүү хүмүүс бэн шүү дээ. Харин л нээж байгаа янз бүр болсон юмнууд зөндөл сонсогдох юм тэгэхээр ч одоо. Тэгээ бас нөгөө нэг айхгүйгээс айгүй гихчээр бас нэг янз янзын юмнаас жоохон имээгээл ингэчүүдээ тэгчүүдээ гэдэг бодол дамгаалаад байдаг болчиход байгаа юм шиг аа. Бид нарыг жоохон байхад бол тийм бодол байдаг байсан шүү дээ. Йоо амар сул те. Тумаа сул тавьсан. Яг үнэнчээрээ байдаг гэсэн шүү дээ. Атаж харин тийм байна. Гэхдээ яг би бол харьцангуй таарсан хүн болгонтойгоо л мэдлэл явдаг. Одоо нэг шинэ мол дээр байгаа шүү дээ манай эмнэлэгч чинь. Тэнгүүд доотлынхаа жижүүр, цэвэрлэгч, эргч тэгэл баах хүмүүсийн кафены одоо хүмүүс орсон газар болгонтой сайн уу гэж явдаг байхгүй. Тэгэхээр ингээл хөө юу хэлээж чи юуг таньдаг юм бэл үгүй л зүгээр сайн уу гэл явдаг. Тэсэр хагаад ер нь баг л тэнд байгаа байнгын зогсож байгаа хүмүүс тэгээ гайгүй танил батсан шүү дээ. Тэгэл нөө дам тань гэдэг шиг. Тэгэхээр ер нь бол тэгээ хуучны юм байдаг л ах トゥ. Таньдагчаа тэгэл мэдтэй устаа байл. Чихэд яах вэ те. Тэгээ хажуудлынхаа айлын нэг гэр бүлүүдтэйг бол лифтэн тарахаараа байна уу гинэ сайн уу гэдэг. Байна уу гэж мэдлж болохгүй шүү. Байна уу гэдэг. Лифтэн таарснаа байна уу гэ нөгөөдөөс нь лифтэн таарснаа байна уу гэсэн чинь нөгөө хүн буцаагаад таны залгасан дугаар холбогдох боломжгүй нэг л. Тэнцэг мэдчлэнгээр гоё уууд ч ер нь аль талтай л ахaltaа давуу талж байгаа сул талж байгаа байх. Тэгээд одоогийн хувьд бол мэдээж бүр 100% өөрчлөгдсөн л байна. Тэгээд хуучны маань одоо юу эмээ өвөө байгаа яг нөгөө байрнаас нүгэгөө утцсан хүмүүст бол саний шиг нөгөө лажима оюун цэгч шиг те. Ингээд найз нөхд хэвээрээ байж л байгаа. Яг орчин үеийн яг ингээл байнгын ерөнхийдөө нүүлтийн байдалтай байгаа үед бол тэгэл бүгд л хараамаа хичээгээд хин хашийн тэгээд одоо мөрөө бодоод тийм тэгэл байж байгаа да. Тэгээ ер нь хөрш сайтай байх ямар давуу талтай болоо? Хөрш сайтай байх чинь одоо нөгөө Facebook реклам дээр хүртэл гардаг ш нэг хүүхэд ингээ гахаад тэгээд уц байхгүй түргэн дуудаж чадахгүй байх тажиулгын айл нь хурж дуудаад өгдөг ч гэдэг юм уу те. За эсвэл ус алдсан байлаа гэхэд нөгөө хилээд өгчдөг. За бид нар ч хөдөөгөр явчдаг. Дөнгөд нь бас дуудаад хилээд өгчдөг ч гэдэг юм. Гэх мэтчлэн бас нөгөө биенийхээ аюулгүй байдлыг бас хангалттай дээр нэлийн бас сайн л үс юм уу да. Одоо нөгөө бодит камер үс юм уу да гэдэг. Тийм ээ тийм. Хөдөлдөг камер те энэ шихийн давхарлуухийн орчуу гэл. Сайн талууд зөндөө байгаа хөө. Ерөөсөн хүмүүстэй таарах юм бол. Тийм штэ. За тэгэхээр өнөөдөр хэлээс сайн талуудыг нь яри те. Тий. За тэгээ өргөлжлүүлээд бус нь яриарэ. Баярлаа. Баярлаа. За 99861045 99861045 дугаар таны өмнө нээлттэй байгаа гэдэг дахин дуулгая. Та бүхэн ч гэсэн холбогдож орж ирээд өөрсдийнхөө эргэн тойронд байгаа хөршүүдийн талаар ярилцаж болно. Ийм хөрш байх. Юу н өөрөө яг ямар хөрш болоо? Хэн? Бид нар өөрсдөө? Яг тэгэл ер нь яг нэг одоо нэг юу болчиход байгаа шнэ. Баруунжаад Европчсан байгаа те. Тэгэнгүүт нэг Европ барууны оронд чинь нөгөө юм ер нь хүүхдэд нь очиод гар хөрчиж болохгүй тусалж болохгүй нэг хүүхд машиндаа сууж чадахгүй байхад нь очиод өргөөд ингээд суулгах юм бол өөрөө хэрэгт орчдөг. Тэгэхээр нэг хин хиндэ гай болохгүй амьдрий гэдэг нэг ийм зарчимч өөрөө Монгол руу бүр уусаад орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр нь олонгод нэг талтаа ингээд яг нэг одоо гадны дотны хил юу юм айгүй нээлттэй болцсон. Тэгээд
одоо нэг хулгай хэрэг мэрэгтэй янз янзын юмнаас яг хөө тэр юу нь бас ингээд хамгаалах магадaltaй тэрнээс болгоомжлох юу өндөр магадгүй нөгөө талдаа нэг хөршийн холбоо гэл монголчууд чи биед амар туслаад байдаг тэрнгээр нь дамжуулаад нөгөө нэг тиймэрхүү асуудлаас гарч магадгүй гэд хүмүүс улам илүү их яг зөв урт хуртгаа хийгээл яваад байгаа юм шиг зүгээр санагдаад байдаг юм одоо. Бас тийм ээ. Яг хуу одоо энд оюунагч бичсэн байна л да. Одоо үед хөршийн холбоо бол байрны айлд бол байхгүй. Манай их чих байранд байдаг. Яг хажуу айл бараг байхгүй 10 жил болж байна гэдгээ гэсэн байна. Тэгэхээр нөгөө нэг орон сууцнд ороод ирэхлээр хөршийн холбооны холбоо жоохон тасраад идэв юм шиг санагдаад байна. Бас хөршийн холбоо тасраад байгаа нэг шалтгаан нь болохоор юу аахгүй. Одоо ч нөгөө ялангуяа Улаанбаатар хот орон нутагт бол харьцангуй гайгүй байх. Орон нутагт болохоор нөгөө орон нутагт гайгүй, хотод бол гайгүй байх заа. Үгүй юу лээ буруу ярьж байна. За sorry. Хотод бол хэцүү. Орон нутагт гайгүй тий. Яагаад хотод хэцүү байгаа гэхээр одоо жишээ нь ингээ манай амьдарч байгаа байр ингүүл одоо баг тэр 100-ны 50-60% түрээсэлж байгаа айлууд байгаа байхгүй. Тэнгүү түрээсийн байранд бол жишээл солигдоод байгаа учраас одоо бүгднтэй нь одоо холбоотой байна гэхэр чинь жоохон хэцүү болчихж байгаа байхгүй. Орон гэхдээ ер нь орон нутагт бол араа харьцангуй гайгүй байх гэж бодож чинь тий. Тэрнээс нөлөөлж тий. Суурьшмал байгаад байгаа ах тий. Ингээд түрээсээр наашаа цаашаа явна гэдг нь харьцангуй гайгүй байгаа ах гэж бодож байна. За энд бас байшингийн хан их чухал байна. Өөрчлөгдсөн. Зарим айл баг хамт кинохоо хүчээр үздэг гэдэг штэ гинэ. Зурагтгүй айл зурагт сонсдог гэсэн нэмгэн ханнаас бас болоод байгаамаа гэсэн байна. Зурагт байтгаа л юм сонсдог болоод байгаа штэ ер нь бол тийм ээ. Тийм үү. Чи нэг ганцаараа амьдэрдэг болохоор мэдэхгүй л байна л да тий. Ганцаараа лагерт амьдэрдэг дэггүй яг нэг юм тустай байшинтай. Ямар ч хөршийн холбоо. Гэтэ лагерт ийм одоо би хайг хөршийн холбоог ярих гэдэг аахгүй. Орон сууц гэдэг ингээ ярьж байгаа шүү дээ. Орон сууцнд болоод жишээлх юм бол бас яг тийм хажуудлын айл маань ингээ нөгөө түрээсийн айл байдаг. Ханаараа л холбогдоод байна гэсэн үг шүү дээ. Бараг ханаараа л холбогдож байгаа гэсэн. Яг лагерт бас нэгэнтэй бас тэгж тустай хашаанд амьдарч байгаа мөртлөө бас зургт муртын сонсоод идэг үл эвгүйтэй амар чанга. Үгүй лагерт ингэдэг заяа. Цусланд одоо жишээлх юм бол цусланд би жинхэнэ хөршийн холбоог одоо маш ихээр мэдэрдэг заяа. Одоо жишээлбэл ингээд нэг ажилтай байлаа гэж бодоход ингээд хүүхдүүдийг нь бүр ингээд хараад өгөх хэмжээний айгу тотон болчихсон хөршүүд хүртэл байдаг. Одоо жишээлбэл нэг манай хөрш нэг асуудалтай ажилтай боллоо гэж бодоход гинт хот руу явлаа гэж бодоход хүүхдүүдийг нь би хараад үлдчихэж гэдэг юм уу те. Тэгэд ийшээ тийшгээ ингээд машин тэргээр явахаар боллоо гэж бодоход зүгээр л ингээд хүргээд өгөө буцаад хүрээд ирдэг. Нэг осондоо яг л нэг баг нэг ойрын хамаатнуу шиг болцсон хөршүүд болоод манай цуслан дээр байдаг аахгүй юу. Тэгээ манай эргэн тойронд ч одоо ингээд баахан л айлууд байгаа штэ. Тэгээ тэр айл болгоно ингэж таньдаг. Яагаад ингээд таниад илүү ингээд тотон болоод ийнвэ гэсэн яг л энэ юм байлээ. Түрээсийнх биш яг ингээ байдаг суугчид маань байдаг учраас ингээ би энтэйгээ олон жил ингээ бараг л аав ээжтэй найзлаад тэгээ ингээ доошо ингээ найзалчихсан хүмүүс байдаг учраас илүү дотны эдэм шиг байгаа. Одоо манай орон сууцнд гэх юм бол яа харахгүй хажуудлын айл жишээлбэл за одоо л нэг танилцлаадаа гэж идэл дараа жил нөөр хүн болоод орчдөг. Харин тий орон сууцд бол тэгээд байгаа. Тийм тэгээд тэгэхээр айгүй хэцүү юм байна. Яг нэг яг энэ лагер магер яг тэнд яг өөрийн яг өмчлөлийн газар мазартай яг тэнцэнэ ингээд байна гэсэн нэг бодол өөр юмсэг болчихж байгаа байхгүй. Яг тэр хавирхаа ингээ өөр юмсэг. Тэгээ хөрчтөгөө сайн холбоотой байх юм бол угаасаа манад бас гай болохгүй те. Бас давхар ингээ судлаа. За эднийх яг байнга бид нар ч удаан амьдрах юм чинь ер нь яах вэ хүүгээ те. Судал нь ямар хүмүүс вэ? Сөрөг хүмүүс үйл одоо тэднэрээс өөрсдөө хамгаалах болох ч юм уу. Тэр янз бүрийн талаас нь бодож байгаа. Энэ байранд болохоор яг хөршийн холбоо би болгоё ихлээр бас жоохон хэцүү болчиход байгаа байхгүй. Одоо ч нэг байрыг янз бүрийн түрээсдэг болцсон. Сургууль орчимд бас ингээд хүмүүс зориудын аргаар түрээслээд тэгээ янз бүрийн борлуулж морлуулдаг ч юм уу те. Тиймэрхүү системнүүд сургуулийн орчинд ер нь тиймэрхүү би тийм сонсон байхгүй. Янз бүрийн хүмүүс ингээд байр их түрээсэлдэг. Тэгээ тэнцэнэ сургуульд ойрхон түрээсэлж байгаа нэг янз бүрийн борлуулж морлуулдаг те. Тийм буруу бүтэхгүй мансруулах бодис борлуулж морлуулдаг гэх. Тийм хамаагүй хөршийн холбоос нийлэлтэй. Тэгээ би нөгөө өмнөх нэг байранд байсан. Тэгсэн чинь одоо байгаас араа өөр байранд авахгүй. Тэгсэн чинь яг манай хажуудлын хөршүүл яг тэндээ өөр байдаг айл байгаа байхгүй. Тэгээ манайх бол түрээсэлж байсан. Тэгээ тэр залуу олонгод байнга ингэдсэн байхгүй. Хаяа үе ингээд орцондоо ууж орж яадаг унтчихад хашгираад идэх гэсэн юм. Ингээ амар чанга хашгираа тэгээд агсны айд ам уу? Тий. Даанаас гараад мараад ч юм ингээд хаалга зохиод идэг гэсэн. За. Нэг хаалга зохин, нэг зүгээр тийм удаан зохихгүй. Ганц нэг зохиж үзэн ингэн.
Тэгээ дээшээ гарч ингээ зохино. Өө Доошоо яасан зохино. тавтиргүй юм бэ? Үгүй яах вэ? Тэнгүүд би ингээ нөө давтаргүй энэ бас нэг юм уучгаараа ингээ ийм болчдөг хүн байна да. Уг нь бол дугаа байгаад байдаг. Гэхдээ бид тэрийг эрүүл үед ингээл орч морцсон таарахаараа гоё юм яриад дэлгүр мөр таалаар юм яриад айгүй гоё байдгийг. Тэгээ сүүлд надад нөөсний дараа нэг зүйлийг хэлжсэн байхгүй. Найз нь ер нь ингээ хаяа тэгдэг байсан чи ажилсан бахтай. Тэгээ тэр нь зориуд гинэ. Сүүлд надад нэг юм нууцаа хэлсэн байхгүй юу сайн. За. Зориуд яагаад гэдгсэн ч те одоо тийм хүмүүс байрладаг те. Тийм хүмүүсийг ингээ залгаах зорилгоор тэгдэг гинэ. Ямар хүмүүс? Одоо нэг асуудалтай хүмүүсийг үү? Одоо асуудалтай тэгээд одоо тэр байранд нь түрээслээд тэгээд юм борлуулдаг те. Одоо тиймэрхүү хүн байна уугүй ингээ шалгадаг гинэ. За тиймэрхүү хүмүүс бол одоо тэгээд нэг одоо яг тэгж агсан тавьж байгаа юм шиг жүжиглж байгаа хүн одоо тийм дүр төрхөөс бол ер нь дайждаг. Төвшөөгөө. За тийм философитой нэг хүнтэй бол нэг хөрштэй таарч исэн байхгүй. Уу яг нөгөө өөрийнхөө амьдран байгаа орчноо аюулгүй байдлын талаас бүр янз янзаар л үздэг. Бүр нөгөө талаас нь бүр хардаг болсон байхгүй. Тийм байна. Тэ сонирн байгаа сте. Сонирн байна. За Ноёко хөршийн холбоо тасраад байгаа нь итгэхэд хэцүү ойрхон хүмүүс шилждэг болсон шинэ хүмүүс их түрээс гээд энэ байдлаас болоод ер нь хөршийн холбоо байхгүй болж байгаа хаа гэж байна. За тэгээд меншн давалгаа явуулж байна. Алтан чимэг сөхөө маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. За тэгээ сая датанд дуусаад оюунагч гараад орж ирсэн байна. Хөршийн холбоо сайн их дотн жишээ цахилгааны асуудлыг минь хамгийн сайн сэтгэлээсээ хийж өгдөг алтан гартай хөрштэй дөө гэсэн байна. Тийм алтан гартай. За тэгээ дээрэс нь амьдрал тус нэмэр болдог. Ямар нэгэн байдлаар ингээд нэг дэмтэй байдаг хөршүүд бол хаа сайгүй бас байдаг бах. Тэр хөршүүдээс бүр салж явна гэхээр айгүй хэцүү байгаад байдаг. Одоо шил цусан дээр л гэж бодоход өөр цуслан руу шилжээд нөгөө байраад зараад явна гэхэд нь ингээд нэг жоохон хоригдоод байгаа ч юм шиг хажуу хайрганд нөгөө нэг орон сууцнд хөрш байлаа гэж бодоход бас ингээд байраа зараад жүрээд ингээд явлаа гэхэд нь бас ингээд зарим нь баг дагаа явчмаар чи зарим санаа зовлог хөршүүд байж нөө танах нүүх гэж байгаа мүү гэ те танахтай дасах гэж бас нэг хэдэн жил болсон одоо ингээд дахиад шинэ айл орж ирээд дахиад дасах гэж те гэхдээ яг одоо бол манай амьдарч байгаа байранд бол гой хөршүүдтэй цөөн тооны нэг заа нэг гарын 5 уруунд багтгаар те гой харилцаатай тэгээ сайн авахаа инээ тэрэ гэ те зарим хөрш нөгөө манай бүр хүүхдэд зориулж юм нэг юу хийсэн эдрэг яриад байгаа шүү дээ. Зам хийсэн байсан шүү дээ. Зам өөрөөсөө мөнгө гаргаж ингээд зам хийсэн гэдэг. Яг дийм нэг гарын 5 уруунд тогтох хүмүүс байгаад. Тэнгүүд дийлэнх нь тэнцээ чи одоо нэг 40 30 айл байлаа гэж тахад бараг 75 80% нь болохоор ингээд бараг түрээсийг байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хэд нөгөө нэг ингээд ороод гардаг тэгээд яг нь ямар ч хүн байгаа бас хамаагүй бас харилцаж болохгүй шүү дээ. Дотносоо гэрлүү нь орж мороол те. Тэгээд ах боломжгүй учраас жоохон хэцүү болчихж байгаа. Тэгээ яг нөгөө нэг түрүүний хэлдэг нэг яг өөрийнх нь байр, яг өөр юмсэг гэдэг юм дээр бол хөршүүд тэгэл аль болох нөгөө тэнцэн удаан амьдрах учраас ингээл энэ нэгдлийг бий болгоод ер нь яваад байгаа юм шиг зүгээр санагдаад. Би яг ингээд нөгөө хөршийн холбоо гэдэг зүйл хайжсэн чинь Facebook дээр нэг пост байсан байхгүй юу? Нэг залуугийн пост байсан. Тэр постыг нь уншаад өгё гэж бодож чинь заяа. Нэг залуу тэгж ярих юм бол манай байр дотроо бүр групп чаттай тэхүү гарч одоо тамхилаа энтрэгс тэгснэ дэлгүүр явлаа захин байна уу гэж мэгээд үнэн хөршийн холбоо сайтай гинэ. Нэг нь яваа дэлгүүр явах гэдэг штэ. За тэгснэ тэгжээснэ бата чи бүр ууж чадгаа байжээ өчтөр аваа агсарлаа гэж мэгээл хоорондоо ярьдаг гэж байна. Ануучинд хоол болчлоо гэд хэлчих хинтэр гэлээ. Хоорондоо бүр нилийн дотныг инээ тэр групп чатаараа. Тэгэд нараа ихч имлэгт хөвтчээ хэдүүлээ 10 10к хураах уу яах уу гэжсэн сөөхий ихч дургу үргээд энэ гараад ир гэж. Шууд дуурайлан дууддаг гэж шүү. Ямар тач манай байранд нэг дрил мастер зүгээр хинийх нь өмчн мэдэгдэхгүй жил гаранд дамжиж гэнэ гинэ. Сүүлд хинээд явлаа энтергээд уртцаг чинтрийг нь бол зүгээр хинээд хэд байгааг бараг мэдчихэдэг. Хоёр хүүхдүүдээсээ бол чатаар үзэж яснаа тамхилангуудаа өөртөө аваад багтчлаа 28 дотрын охинд яг таарах юм байна гэж мэгж өгж мөгдөг гин. За тэгээ цээгээ танаа хүүхэд баачиж памперс аваад ир гаргаад ир гэж мэгээд ер нь бол яг тэр байрныхан групп чатнаас хөршийн холбоог бүр утгаар нь мэдэрдэг гинэ. Эргэн тойронд байгаа бүх хүндээ санаа зовоо. Хаана аль байр юм бол? Энийг мэдэхгүй байна. Энэ хаана байсан пост ээ? Зүгээр л хувь хүний пост байгаа. Тийм үү? Тий. Тэгээ яг аль юуны гэдгийг нь мэдгүй. Гэхдээ энийг болохоор манай сөхийг авраач гэдэг нөгөө төсөл хөтөлбөр саяхан өнгөрсөн 100 явсан баха. Тухайн төсөл хөтөлбөрийн маань
пэйж дээр нь ингээд шеэр хийсэн байсан байхгүй юу? Бүр ийм хөршийн холбоо сайн газар байна. За тэгээ хөршийн холбоо сайтай хотхнууд байгаа бол тэрийгээ бас магтаад биендээ урамшуулж агаарэ гэд ингээд өөртөө ингээд шеэр хийсэн байсан. Тэгээ энэ мэдчлэн ер нь бол хөршийн холбоо сайтай газрууд ч гэсэндээ бас агүй их байдаг. Тэгэд одоо би яг ковидын үеэр ч юм уу ер нь ингээд эргэн тойронд нь хөршт нь ямар нэгэн байдлаар ингээд нэг тарамт үзүүлээд дээ штэ хоорондоо зодон цохоо хийгээд ихнэрээ зодоод чинь хүүхдүүдэд айлгаад орилжирлаад агсан цогтөө тавиад ийм байгаа нөхцөлд хөрштөө ороод болооч гэдэг шаардлага тавьдаг ч юм уу эсвэл цагдаа дууддаг уу? Мэдээж юу яавал шууд ороод болооч гэхээс илүүтэйгээр тэр чинь одоо шууд цагдаа магдаал дуудах байх л та. Ааха. Тий. Ер нь яг тийм тохиолдол байгаа. Бид чинь нөгөө нэг ингэжсэн юм аа. Нэг байранд саяхан сүлд болсон. Нөгөө хүүхэд нь гэртээ бүр амар уйлаад байсан те. Бүр амар чарлал уйлсан чинь ээж аав нь чойжлоо явцсан юм байлээ. Тэгэл нөгөө сөөхийнхөө нөгөө групп чатан дээрээс нь асууж байгаа л энэ тэдэн номерын хүн байна уу, дугаар нь байна уу, хүүхэд нь уйлаад байна гэд. Тэгсэн чинь нөгөө би харин гайг унтчих байх гэд ажилдаа явцсан юм аа гэд нөгөө нэг яг чат руу орж ирж байгаа байхгүй. Тэгээ манай хүүхдийг нэг саатуулж байгаа ч гэд. Тэгээ орж чадахгүй чоожилцсан. Тэгсэн чинь нөгөө манай эхнэр битэр чинь хаалганы гаднаас нөгөөдг чинь яг нөгөө өөрийнхөө хүүхдийг тайвшруулж байгаа юм шиг тайвшруулад за миний дэ догоо олоорой. За одоо яа чинь айхгүй байна уу ингэжсэн. Тий тэгж гээд хаалганы наан цаана гэдэг хүүхдийн ээж нь эртэн ингээд нөгөө нэг юм тайвшруулж байсан үйл явдал болж байгаа хөөх. Тэгэхээр нөгөө нэг хөршийн холбоо байна гэдэг чинь өөр яг туслан л да ямар нэгэн асуудал гарвал тий. Харин тий. Тэгээд би бас яг зодтолчээвэл одоо орох хэцүү те өөрөө нэг бол зодуулна эсвэл одоо зодтолтон те эсвэл одоо голд нь нэрийн хооронд илжигж ороолох ч юм уу те. Илжиг болно. Те. Айгуул хэрэгт орно мэдхгүй шүү дээ одоо. Харин тийм. Тийм юмнаас хүмүүс болгоомжтой шууд бол зодоон зохион болж байгаа юм дээр бол одоо ямар ч том биетэй байсан гэсэн нөгөөх нь жижигхэн биетэй байсан гэсэн яваад орохгүй байгаа хүн бас юу ч болж байгаа гартаа юу ч үрсэн мэдхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол ийм нөлөөлийн арга хэмжээнүүд их болж ин л да. Хөршөө сонсё, хөршөдөө анхаарал тавьж гэдэг юм уу те. Иймэрхүү арга хэмжээнүүд бол нэлээд болсон. Тэгээ яг ковидын үеэр 20 онд гэсэн үг байхгүй юу? 20 онд манай дундах төрсөн. Тэгээ бид хэд ээжинд байгаа байсан. Тэгээд орой угаасаа нэлэх хүүхдтэй юм чи эрт унтж байгаа штэ. Тэгээ ковидын үеэр чи нөгөө нэг ахун архиталт айгүй их болж байсан. Тэгээ яг тэр үеэр манай ээжийн байрны яг нэг давхрынх нь нэг хүн яг дандаа ингээл архитаал тэгэл тэнгүүтээ хүүхдүүдээ ингээл уйлуулж чарлуулаад ингэдэг байсан байхгүй юу? Тэгээд ингээл орц руу ингээл хөөгөл гаргацдаг. Тэгээ нөгөөдгөө ингээл цагдаад дуудаж өгнө. Цагдаад дуудаж өгөхлөөр цагдаа нь зөрүүлээд цагдаа дуудсан хүмүүстэй бараг ингээ арга хэмжээ авах гэдэг. Тэр хүн ч мараг байхгүй шүү дээ. Бити худлаа яриад юм яриад ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар арга хэмжээ авах гэдэг учраас нэг осондоо магадгүй ингэж утсан. Хаширдаг байх гэж утсан. Хөрштэй анхаарал тавиад ямар нэгэн аюул ослол сэргийлээ да гэж бодохоор төрийн байгууллагын энэ эсрэг үйлдэлээс нь болоод хаширдаг байх. Тэгээ за чимээгөө ижиг би нэг алчих болол тэгээд тэгсэж байгаа. Болох байлгүй дээ гэж боддог болдог баг. Тэгэхээр нэг хөршийн холбоонд саад болдог зүйл нь бас энэ нэг утгагүй авалцаатай энэ асуудлууд бас байдаг баха гэж боддог шүү. Бас дээрэс нөгөө ингэж байгаа штэ. Бас тэр нь бүтггүй байгаа юм болгоно гэж. Одоо шинэ ингээд за хажуутлын хальд нэг хэрэг гарах гээд байна зөө янз юм болох гээд байна. За би бүр доронтод бахтаа нэг тэгжсэн байхгүй. Тэгээ тэрнээс хойш жоохон хэцүү ч юм уу да гэж бодсон. Доронтод дээд айл ингээд бүр ингээд зодтолтоод исэн байхгүй. За тэгэхээр нь би ингээд шууд цагдаа дуудсан байхгүй. Цагдаад хэлчихсэн чинь миний нэрийг бичээ. Та юу нэ гэд. Гол нь надаас буцаага заавал мэдээлэл авдаг байхгүй. Гэрч олчиж байгаа байхгүй би эннийхээ юунд. Тэгэл нэр мэр авсан. Инээ тэрэ болсон. Тэгээд дараа нь тэр дээр юу хэрэг гарсныг мэдэхгүй те. Тэгээд дараа нь билсэн. Тэгсэн чинь сүүлд над руу дахин байнга л залгаадсэн ш. Та ирж уулзах уу яасан гэдэг нэг гэрч хийх гэдэг ш тус. Тэгэнгүүт нөгөө нэг юм юуны гэрч хийхээр яасан гэдэг нэг юм зүүрэг байдаг үлээ те. Адгийн зарга 10 хоног. Тий. Тэгэхээр ийм нөгөө нэг бас зарим хүмүүс юм гэрчмэрч болохоос те. Одоо зодоон зохионы одоо маргаан хэрүүл маргааны гэрч болохоос зарим нь залхаж нөгөө нэг ийм юм өөрөө цагдаа магдаараа залахгүй байх те. Тэнгүү тэр нөө цагдаа нь яг яадгийг үгүй мэдгүй. Доод айлын хүн чинь мэдээлэл авсан гэд хилдгийм үү яадгийг мэдгүй. Ямар ч тач тэр дээд айлын хүмүүс хэн дуудлага өгсөн гэдгийг нь бол мэдсэн байсан бохоо дараа нь. Дараа нь над руу залгаад байна уу гэд тэгснэ бас таньдгал хүн бай. Дорн чи жижиг учраас таньд очроо байсан юм уу чи дуудлага өгсөн юм уу за хөшөө гэд. Тэгээ салгаж исэн байхгүй. Агтл тэр өөр хүн байхгүйсэн мэл яах вэ те. Тэгэхээр нэг иймэрхүү байдлуудаас болоод яг ингээд хөршт нь бас ингээд
ямар нэгэн асуудал гарлаа гэж утгад яг иймэрхүү асуудлаас болоод бас хүн дуудлага өгж мөхгүй те. Иймэрхүү хашрах юмнууд бас гарах үү. Энийг бас нөө хууль мэл хараагүй юм шиг сонсоогүй юм шиг. Тэг ер нь болоод нүдэн балаа чихэн дүлий гэдэг шиг одоо ингээд явдаг болох гэдэг шүү дээ. Ер нь бол бүх юм нь чирэгдэлтэй ардаа те. Хүнд сайн тусвалсан ш тэр нь чирэгдэлтэй болох гээд байдаг нэг юм. Тэр болгоныг ингээд гой үгэн цогцуулаад яхахгүй бол бас. Ер нь жоохон хэцүү. Улам л нөгөө хүмүүсийн хайр хөрөөд хайрын холбоотой те урдах байгаа ажлаа хийгээл явъя гэдэг юм хандлагатай болоод байна л да. Харин тий. За комментүүдээ хөргий. Хүүхдүүд харин гадаа гардаг болж иж хүүхдүүдээр нь дамжуулж бас байрныхантайгаа танилцж байгаа. Хүүхдүүдийг нь нөгөө талын байр руу оруулдагч гэдэг юм уу гинэ. Хүүхдүүдээр нь дамжуулж хөршүүдтэйгээ танилцдаг болж байгаа гэж штэ. Харин тий. Ер нь яг хүүхдүүдээрээ дамжуулан хөршүүдтэйгээ танилцсан. Янз бүрийн зүйлээр бас танилцсан штэ. Жишээ нь ус алдснаасаа болоод танилцчихэ. Тэ? Би доош нэг өмнө байсан байранд доотлихын айл руу ус алдсан байхгүй. Төс тас хийгээл те. Нөгөө доотлич айлч нэг ихчээс та над бүр амар уурлаа л те. Тэгэл би хэсэг байж байжснаа ингээд өөдөөс нь нэлээ юм ярьсан. Юм яриад тэгэл ингээл ярилц. Тэгээ бүр танилцаал. Тэгэл сүүлдээ нөгөөдөг чинь за их чинь очиж комеди нэг урилгаар үзнэ хэдэргээл те. Тэгээ сүүлдээ нөгөө нэг тэр засар масар юу чгүй. За яг байгаа чи зүгээр энэ юу ачгаа энэ гэрэлнийхэн засварынхын зүгээр юуг нь худалдаал аваад өгчдөг. Их чинь өөрөө тэгээд аргалаа хийчих юм чи. Тэгээ сүүлдээ одоо шинэ одоо тэр ус асахаар болж байна. За тэгээ дээрэс нь одоо янз бүрийн асуудлаас болж ингээд танилцж байгаа хөөе. Одоо машины шүргснээс болж байна те. Саяхан нэг их чи машины шүргцэн штэ. Гэхдээ ингээд бодоодсэн чи хуршүүдтэйгээ сайн гэхээсээ илүү жоохон эвгүй байдлаар танилцаад тэгээд бас ингээд би нэгээ мэддэг тохиолдол. Тийм манай хүүч бас ирчээд нэг хүнтэй нэг хүүхдтэй муудалцаад тэрнээс нь болоод баг аав ээжтэй барилцж авахар болоод те. Тэгээ байжснаа гэл маргаж. Гэтэ хүмүүс айгуу сонин штэ. Би ингээл маргаж ууралж яснаа сүулдэ би за ашиг. За цагдаад явах юм бол тэдний буруу болох байхгүй. Тэдний хүүхдээ араа том хүүхэд тэгээд энэ тэр болсон. Тэгээ би буужгаа за болидоо байлээ гэд уур гарчиж байгаа байхгүй. Гараад болио. Ер нь тэгээд хүүхдүүд юм чинь тэгээ хоорондоо тэгээд маргаал өстөө тэгээд цаашлаад сайн найзууд болоод явах байлгүйдэг ингээд тавьшаад гоо ингээд ийдэг явсан нөгөөдөл чи ийдгэснэ харин тех баха чи нөгөө нэг комеди хийгээд идэг залуутай гэж сүүлд нь хэлж байгаа. Тэг хэрвээ хэлээгүй эсвэл тэгэл одоо тэгэл хэрүүлж муухахаараа бас дахиж дуудуулаад тэгэл явах байсан бох. Яг янз бүрийн асуудлаас болоод ер нь нөгөө нэг юу гэдэг лээ тусаа гартал тэрвэрлдээд гэдэг шиг те. Тий. Тусаа гартал зодолтоод тусаа гартал тэрвэрлдээд. Наад гэхдээ тусаа гартал зодолтно гэдэг чинь бас жоохон муухай л үг юм те. За. Модын ахын хийсэн видео байсан штэ. Доод basement дээр бүх айлууд нийлээд бүр багаажны өрөө хийчихсэн байсан штэ гинэ. Оо, тийм үү. За жоохон байхад хажуу айлын игч Улаанбаатар зочид буудалд ажилдаг байсан. Маш гой чихэр бох гэж зөндөө өгдөг байсан гэсэн байна. За хөрш айлын игч нар ах нар болол бас заримдаа амар заримдаа аюу гоё игч ах нар байдаг байсан. Оги өглөөний мэндэ гэж орж ирж байна. Монгол кино болсон байна штэ. Нөгөө санги ах гэдэг шиг гинэ очрыг нөгөө нэг. Ер нь яг тийм л юм болсон тий. Санги ахаа тэр шууд бодогдчихлаа. Соочроо мундаг байна гэсэн байна. За одоо бол хөрш айл маань маш хэцүү шүү дээ. Хоёр залуу амьдарч байгаа. Тэгээд гэрт бол арх эсвэл охид их ирдэг гэсэн байна. За хөршийн холбоо хөдөөл үнэн утгаараа л байдгаа. Хотод бол хөршийн холбоо гэдгийг олж харахгүй байгаа шүү гэсэн байна. Цөөн тоогоор те. Ааха. Одоо ч харин тус болго гэхээс илүү ус болоод өөрт гай болдог болчоод байгаа гэсэн бол түр хоёр маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Тэгээ энэ мэтчлэн бид хэд нөгөө зарим нэг зүйлээс ингээд цаарлахаар одоо юу гэдэг ингээд тэр зүйл нь ингээд дараа нь ингээд лай олчих үедээ гэдэг бодлоосоо болоод за ингээд өөрөөсдийнхөө мөрийг хөөёл гэдэг бодолтой байгаад байна шүү дээ. Гэхдээ нэрнгээсээ яг харахгүй биднэрт ийм болохгүй болоод ороод зохилцоод ч хамаагүй ингээд асуудлыг шийдэж өгдөг, юм хумыг нь туслаад өгчдөг, нүүлгэлтэнд нь нүүлгээд өгчдөг, хоол цай таараа байгаад хоол цайнаас хумслаад өгчдөг ийм хөршийн холбоо байсан штэ гэвэл байсан байхгүй юу? Гэхдээ дахиад ирээдүйд байж болох уу гэвэл бас байж болохгүй биш байж болох байхгүй юу? Учир зүгөө гэр орондоо ороод авахгүй маа гэхэд мэдтэй устдаа иргэдийн орныхон хөршийг мэддэг байхад болчих байхгүй юу? Хил хязгаарт одоо нэг орчин үе болцоод байна. Гадаад дотоод хүмүүс их орж ирсэн, хил нээлттэй болцсон. Янз бүрийн хэрэг асуудлууд гараад байгаа учраас яг хил хязгаартай те.
хил хязгаартай ямар ч сан нөхөрлөдөг. Гэхдээ гэр оронд нь орж нөхөрлөх биш. Гэрийн хязгаар гэдэг бол одоо хөршийн холбоон дээр бол баг. Дээрүүд одоо монголчууд бол хамаагүй орж гараад хонж баяал те зөндөл юм болдог гэсэн. Одоо бол яг энийг бол хязгаарлах хэрэгтэй. Хөршийн холбоог мэдээ сайжруулах хэрэгтэй. Гэхдээ яг гэр оронд нь орох те одоо ингээл чи манайхаар ороо тэгээд өгөөч өдр гэсэн ийм бүр юмыг бол хязгаарлаад гоё харилцаатай яг гадна нийтийн юм дээр амар холбогдоод явуулаа гэж зүгээр юм шиг байгаа даа. Яг зөв. Тэгвэл яг юун дээр хитрхи одоо гэрлүүн орж гарах юмыг бол одоо хязгаарлахгүй л орчин үе болчиход байна те. Ер нь жоохон хэцүү болсон те. Яг нэг бидний баг байсан шиг бүх зүйл ингээд 50 амгалан байсан үе бол бас өөрчлөгдөд нь штэ. Гэхдээ бас юм болгоноос айдастай хүнтэй хүртэл харилцаагүй байна гэх юм бол үнэхээр уйтгартай амьдрал. Тийм учраас эргэн тойрныхаа ядгатай давхрынхан хөршүүдийг мэдчихдэг, дээд доод айлаа мэдчихдэг те. Нэг гарч орохдоо мэдтэй устай байдаг байх юм бол эн чин ялгаагүй л бас сайхан харилцааг үр хүүхдүүдтэй ч гэсэндээ өвлүүлж өгж байгаа гэсэн үг байхгүй. Тэрнээс иш хажуугаар нь хүн зүрхэд цэхэн зохон гээл хөрштэйгөө хүртэл ингээл цэхэн зохон гээл ингээл байгаад ах юм бол юу ч болоо билээ. Ер нь бол муухай харилцаатай байх юм бол цэхэн зохон гэл зүйл болно штэ. Сайхан харилцаатай байх юм бол мэдээж асуудал тулгархад хүртэл хизээ нэгэн цагт хэрэг болдог, тусгаалдаг үе ч гэсэндээ байж л таараа. Тэр нэг уг нь яг нэг энэ сайн цагийг хамт бүтээхэд хөршийн холбоо уг нь бол айгүй чухал байхгүй. Нэг ийм үг өгдөг штэ. Хөршөө өөрийн адил хайрл гэд те. Тэгжиж нөгөө нэг юм сайн цаг бүтнэ гэд. Тэгэхээр одоо яалтчгүй бас жоохон юм хэцүү болчихвол байна л да. Одоо манай энэ одоо шинэ орсон байрны хажуудлын айл ингээд үе за нэг сардаа нэг удаа ч юм уу яг парти зохион байгуулдаг байхгүй. Нэг залуучууд байх шиг байгаа. Тэгээд яг ингээд шүн ингээд унтчаангууд янз бүрийн дуунууд дуулнаа. Нэг бол ингээд зохиол. Уг нь залуу хүмүүс юм шиг байгаа. Нэг бол зохиолын дуу явна те. Нэг бол мандиво явчин те. Дуунуудаа тэгтээ бас яг солиод ах юм да те. Өөр жанрын солиод ингээд дуулаад байна. Тэгэнгүүт одоо тэр олон залуучууд байна те. Би бас ороод хэлэх үү, яах уу те. Бас яг ингээд тэгэл тэрэнд оролцож чадахгүй. Эсвэл цагдаа дуутах уу те. Ингээд амраахгүй байна гэд. Тэнгүүд одоо цагдаа дуучлаа гэж бодоход цагдаа дуу шүнжэнгөл хэлж байгаа хгүй. Цагдаа дуучлаа гэж бодоход тэр хөршийн залуучуудтай би харилцаа таарамж муутай л болох байхгүй дараа. Хажуутлын айл дуутчихлаа юм чи угаасаа тий. Тэгээ ер нь бол яг нөө хөрштөө саад болохгүйгээр гэхдээ бас хөрштөөгөө эвтэй найртай байх чинь бас тийм амар хэцүү бас биш юм гинэ. Айгуу тийм асуудалтай зүйл биш үү гэдгийг нэг хүн бас бичсэн байж байгаа хгүй. Тэрэн дээр юу гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө яг нэг нийтийн байранд амьдарж байгаа болвол тэр чинь нийтийн л эзэмшил гэсэн үг юм. Яг зөвхөн таны эзэмшил биш гэсэн үг биш. Ерөөсөө таны эзэмшил биш гэсэн үг шүү. Нийтээрээ хэрэгжилж байгаа учраас нийтэн дунд ингээд зогсож амьдрах хэрэг болно. Миний ирэхээр хүний ирэхээр миний ирэхэд хязгаарлагдана, миний ирэхээр хүний ирэхэд хязгаарлагдана гэдэг ингээд явдаг штэ. Түүнтэй ижилхэн одоо жишээлх юм бол 10 цаг болонгууд л ядахтай хүүхдүүдэд та цагтаа ундуулдаг бай. Тэр чин хөршид гэлтгүү таны хүүхдийн эрүүл мэндэд ч гэсэндээ сайн гэдэг байгаа байхгүй. За тэгээ 100 цагт бол мэдээж асуудал байгаа бол хөрштөө бас учирлаад хэлчих гэдэг юм байна. Манайх бол хэлдэг гинэ тэр алхахлаар 4 хүүхэдтэй юм байна. Айгүй их ингээд гүйлддэг 3 хүнийг нь авах юм байна л да. Тэнгүүд хөршүүддээ 100 болт хэлдэг гинэ. Яана ингээд 100 болоод хүүхдүүдийг хичээл амарчлаа яах аргагүй ингээд жоохон хоошилж унтаад байдаг боллоо ингээд ойлгоорой гэдэг. Тэгэхээр хөршүүд нь ерөөсөө асуудал гаргадаг гин. Үнэнхээр хэрвээ би баг хөршүүдийн хооронд байсан бол асуудал тарихаар хэмжээний өөмөлдөг гинэ хүүхдүүд нь. Тэгэд яагаад ингээд хөршүүд нь янз янзын юм ярьдгүү вэ гэхээр хөршүүдтэйгээ ингээд аль хэдийн танилцчихсан ийм шүү тийм шүүгээ ингээд сайн муугаа мэдэлцсэн учраас ойлгодог гинэ. Нэг басанда ойлгож хүлээж аваад байгаа гэсэн үг. Тэгээд мэдээж нөгөө хүн маань ч гэсэндээ за ингээ намайг ойлгоцсон юм чи намайг угаасаа мэдж байгаа юм чи ингээ хүүхдүүдэд гүйлгээд авахгүйгээр яг 10 цагаас хойш болж игэл 11 цагаас хойш ингээ гүйлэхгүй хин шиг те яг нэг намдуухан байлгаад унтуулж мунтуулдаг энэ арга барилдаа ер нь суралцаад байгаа юм гинэ. Тэгээд ядтаа л нөгөө хогийн пүнкерт нь хийчдэг зүгээр ингээ нэг айлын гадаа ч юм уу шатны дэргэд ингээ тавихгүй байх ч гэдэг юм уу. Наад захын иймэрхүү байдлууд нь хөрштөөгөө эвтэй байхад хамгийн дөхөм надад бодит жишээ болсон гэж нэг хүн бас ярьжсэн. Харин тий наа чи үнэхээр бас чухал байна шүү. Тий. Нэг тийм нэг энгийн юм шиг хэрнэ. Тэгээ яг хөршүүдээс үүдэж байгаа асуудлууд иймэрхүү асуудлуудаас болж байгаа байхгүй. Дээд доод айлаа өмөлөөд инглээ тэглээ хогийн бөмбөрд хийчихгүй шатны хажууд баг гэрийн гадаа тавьчлаач гэдэг юм уу. Иймэрхүү асуудлуудаас янз янзын зүйлүүдээс их гарч ирж байгаа тэр цэм орон сууцны айлуудад. Харин яг нөгөө гэр хорооллын айлуудад гэх юм бол харьцангуй иймэрхүү асуудал нь бага юм. Ер нь яг би ч нөгөө одоо олон хүүхэдтэй хүн тэгээд яг байранд амьдрахад доотлын айлаасаа амар айдаг байхгүй.
Тэ одоо жишээ нь доронтод бүр тэгжсэн шүү дээ. Манай хүүхдүүд чинь нөгөө нэг би ч өөрөө ийм арзгаар хөлтэй байхгүй нараа. Ер нь ингээд баг хөлнийхөө хуруугаар төгөлдөр урд арчгаар те. Надтай ажил юм шүү. Харин тийм гинэнгүүр ингээд манай тэнгууд би ингээд нөгөө ганцаараа нөгөө нэг ийм хөлтэй бахтаа гэж айгу гутарцсан явжсэн чинь за энэ хайн зам дээр гिचээр манай ихнэр бараг гараараа биш хөлөөрөө ингэж сайн уу гэж хатгалцсан унтаа те. Тэгээд яг яаж байгаа вэ гэхээр тэнгууд мэдээж ингээд айгу гоё байд юм шүү дээ. Ийм хоёр талаасаа ийм хөлтэй хүмүүс ингээ хоорондоо ингээ нэгдээд суучгаад хүүхдүүд бүгд ийм төрдөг юм. Тэгээ баг одоо аавынхаа нуруу маажаад өгч өдөрлөг аваад өгөнгөд баг нэг гараараа биш хөлөөрөө маажаад ер нь нэг тиймэрхүү. Тэгэнгүүт нэг яг би зөвөр нэг инээдмийн жок болгож ярьжсэн байхгүй юу гэж ярьжсэн гэхлээр манай хүүхдүүд ингээд өгнө гэртээ алхаж яваад байгаа юм. Тэ? Тэгвэл доотлын айлын хүн орж ирээд танаа хүүхдүүд чинь ингээ дээрээс өдөржигээ алгадаж тоглоод байна гэдэг. Тэгээ би ямар хөрш доотлын айлдаа те. Гэхдээ манай хүүхдүүд зүгээр алхаж байгаа нэмаа гэж хэлдэг шүү дээ те. Гэх мэтлээ одоо нэг яг зүгээр ингээд хожид. Тийм учраас би нөө доотлын айлаасаа ер нь амар ер нь жоох айдгийг. Тэгсэн чинь сая одоо энэ шинэ байна манай доотлын айл байгаа. Манай нутгийн нэг манай таньдаг найз ер нь ороод шүү чи манай доороо хүмүүс харин би танаа доороо шүү дээ засвар гээд сая орсон гээд тэгэхээр би бүр баярлаад ингэж хэлсэн. Өө ямар гоё юм бэ. Одоо ус алдсан чи амар боллоо гэдэг. Тэгс чи гудаа гэдэг өөдөг чи бас жоохон юу ажиллаа. Тэгэхээр доотлын айл бол манад бол одоо хамгийн чухал байгаа. Яг зөв. Тэгээ гүйлдэж мүйлдэх ч юм уу те. Асуудал байна. За ингээд Нойко маань бичиж байна. Наадхыг чи хоббитийн хөл гэдгийг штэ гинэ. Харин тий. Манай нөхөр намайг банк тэгдгээ өөрийнхөө хөлийг хөөхөн шүү гэхээр хоббитийн хөл үү гэдэг гинэ. Харин тий. За салаата тавчиг өмсгөр чигчээ хуруу газар дээр явна уу очроо гэж. Тий. Ер нь эрхийн хуруу чигчээ хуруугаараа ингээд нөө тавчны гадуур ингээд баг ингээд сэлгүрдээд ингээд явчихдаг. Ингээд 10 хуруу ингээд харуулаа салчдаг байхгүй юу? Манай нөхөрөөс миний хурууг хараад шолоо. Танаа нөхөр чинь тэгэхээр тийм хуруутай биш үү? Биш, жимгэр. Уг нь танаа нөхөр бас ийм юутай байсан бол зүгээр байхгүй. Манай одоо том хүн юм. Тэгээ надтай ингээд заримдаа тоглож өгөх. Гэхдээ яг тэгэл одоо эхнэр ингээд компьютер дээр бодсон чи инээ төрчлээ. Компьютер дээр нөгөө нэг ингээд юм хийгээд завгүй байдаг штэ эмгтээчүүд. Тэг хажууд нь очоо нуруу маажаад өгөнгөл би юм хийж штэ гэдэг нэг тэршээдэг штэ. Манай хүний өвд өдрүүл одоо тэрших боломжгүй байхгүй. Ингэжсэн ямар ч завгүй байсан гэсэн те нуруу маажаадаг шууд хөлн тэнцээ очоо маажслээдэг те хөлн шууд зургтны өдрөл аваад өгчлээдэг те гэтээ сонирн байгаас та ингээ хүн бас ер нь амьдрал гоё юм бэлээ гоё юм бэлээ яг нөгөө танаа ихнэр нөхөр тус сайхан л байдаг одоо шинэ ингээд одоо энгийн хүмүүс бол одоо ингээд хоёр гараар тэрвэрлж штэ би бол одоо ингээд дөрвөн гараар тэрвэрлж ирэх хэрэг бас араал өөр юм сонин содоо амьдрал болж байгаа юм штэ базраа Төсөөсөн чинь өршөө амьдралаасаа нөгөө доодад ярих гэж байгаад нөгөө доод мөчд рүү орчлоо. За хүүхдээ бялах байхад хүүхдээ нэлэх байхад за хүүхдээ нэлэх байхад бэлэх байхад хүүхдээ нэлэх байхад нь тэрч яваад алчуур даавуу газар унгангууд нь гараараа биш хөлөөрөө авдаг байлаа гэж шиг нэ. Энд хоббит хөлтэй хүмүүс ер нь айгүй их байгаа юм байна. Би бүр ингэж ашигнажсэн зүгээр хальт зүгээр хэлэхэд ингээд манай ихнэр ингээд тим хөлтэй гэдэг гэж байгаа штэ. Би бас тим хөлтэй. Тэгээ ингээд анхны хүүхд төрсөн үед те би нөгөө нэг яг 9 цагт ирнэ гээд амлалтандаа хүрч чадахгүй. Би бүр 11 өнгөрөөгөөд ирсэн байхгүй. Тэгсэн чинь хүүхдэд тэрвэрсэн. Над руу муухай харж байгаа эмэгтэй хүний харц амар штэ. Гэхдээ тэр харцнаас илүү хамгийн амар юм нь юу байсан гэж. Баркетын шалан дээр хөлнтэй. Чи төнгөд хөлөөрөө чи амлалтандаа өрөхгүй шүү. Дэмшүү дахин амлалтаа өргөл бараг хөлөөрөө гэж батсан. Яг зүгээр тэгж хоншгинж ярьж ирсэн байхгүй. Яа бас наас айгуу чанга сонсогтой юм байна. Хөлийн хуруугаараа энэ тэнд байгаа амьснуудыг тонгоохгүй авдсан штэ гинэ. За тиймэрхүү аюул амьс бол яах вэ? Манайхан би чи тэгтээ чимгтгөө нөхрөө. Хөлөөрөө. Тэрийг хоёлаа дараа нь хоббит хөлөө дараа нь ярья заяа. За тэгээд байл одоо дуусгахгүй. Өнөөдрийн сайн цагийг хамт бүтээй болон манд бид хөршийн холбоо гэсэн сэдвээр ярилцлаа. Тэгээ хамгийн гол нь хөршүүдтэйгээ эвтэй найртай байх нь одоо үр төрөндөө ороод шууд гэр дотор нь ороод танах яасан танах ингэснүү тэгснүүгээ бүр нарийн хил хязгаартай байх хэрэгтэй юм. Орцох биш. Яг зөв. Хил хязгаартай байж хамгийн гол нь хөршийн холбоогоо бид дахин сэргээх хэрэгтэй юм байна. Ингэснээрээ ер нь бас
ирээдүйд ч гэсэндээ үр хүүхэдтэй нийгмийн зөв харилцааг бас бид сургууль хүмүүжүүлсээр байх юм байна. Энэ бол энгийн л харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тиймээс бид хөршийн холбоогоо сэргээх хэрэгтэй юм байна гэдгийг бас хамтдаа ярилцлаа. Сайн цагийг хамт бүтээхийн тулд хөршүүдийн маань оролцооч гэсэндээ чухал үр нөлөөтэй юм байна. Ингээд радиогийн 1-р студиэс өнөөдөр сайн цагийг хамт бүтээх болон маань сонсогч та бүхэнд хүрлээ. Харин яг одоо зүрхэн давалгаанда хамтдаа нэгтцгээе. Дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсын өнцөг болон бүрээс радио сонсож байгаа эрхэм сонсогч та бүхэн маань зүрхэн давалгаанда яг одоо нэгдээд хаанаас зүрхээ илгээж байгаагаа бидэнд илгээгээрэй. Чимхэж чадна гэжээ шүү. Тэгээд угаасаа тояг чимхэж чадхаар харагдчихсан. Тояг чимхэхдээ кофега бараг чигж уудаг. Тоягч бараг ингээд хөлөөрөө ингээд шанаадахгүй тийг. За юм нэг. За ингээд зүрхэн давалгаа маань өрнж байна. Танаа бүхэн хаанаас зүрхээ явуулж байгаагаа бичээрэй. Тэгээ хаанаас зүрхээ явуулж байгаа бичээрэй. Манай заяа бүр өөрийнхөө төсөн нөхрөө хөлөөрөө шанаадчихсан бодоод ах шиг байна. Нясалснаа бодоод. Тэгээ би бас ингэж ярьдаг. Манай хүүхдүүд одоо нөгөө манай эхнэр чинь нөгөө гарын завгүй бол те ээжүүд ингээ алгадаа явчихдаг шүү дээ. Манай эхнэр зүгээр хөлдөө явчихдаг. Ямар муухай нэж. За ингээд дараагийн болсон руугаа хамтдаа шилжцгээе. Энэ бол Дорсонч 1988. Өнөөдрийнхөө жижиг хэнч гэсэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Сайн уу донсууна гэдэг. Донсуун бахтай яа тий. Гэнэ юм билээ нөгөө догсуун тий. Донсуун. Яа араач тий. Тэр нэг догсуун гэдгийг ингээд сүүлийн үед ингээд үзээд ангуудыг манай заяатай жоохон төстэй юм шиг. Зан арчны хувьд те. Заяа гэхдээ би зүгээр тэгж бодсон. Заяа өөрийгөө тэр догсуунтай адилхан царайтай өдр гэж боддог хаа гэж зүгээр би зүгээр бодсон. Тийм учраас би чин юу штэ Селена Гомес. Уу яг тэр зүгээр яг солонгос кинон дээр ярьж. Ерөөсөл тийш явдаг. Тэр кинон дээрээс би зүгээр гайхсан. Одоо тэр нөгөө нэг хоорондоо ингээд сууж өгөх гэдэг тэр настай хүмүүс нь штэ. Настай гэж харагдаж байгаа штэ. Стери дөнгөж 40 зарим нь хүргчээр гэсэн чинь надаас дүү санагдаж манагдаад надаа юу вэ? Тэ. Яг тийм. Ер нь бол тийм шүү. За ингээд Дурсамж 1988 болон маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Солонгосын 20 ангитай Дурсамж 1988 гэх киноноос бид бяцхан хэсгийг нь аваад хоорондоо тухайн хэсэг дээр нь ярилцж агаад мэдээж амьдрал дээр тохиолддог зүйлүүдийн талаар хоорондоо хүрнэж байгаа. Бид кино яриаггүй. Гэхдээ кинон дээр гарч байгаа тухайн сэдвийг ярьж байгаа гэсэн үг. Тэгэд энэ кинон дээр маш олон төрлийн хайрыг, маш олон төрлийн ухаарлыг бол харуулдаг. Кино маань үзэгчдийн хүртэл болоод аль хэдийн 10 жил болчихсон. Тэгээ 20 ангид кино бид 15 дахь ангийг ярих гэж байна. 15 дахь анги шүү дээ. Одоо 20 ангитай юм билээ те нэрээ. Тийм 20 ангитай кино шүү. За киног бол эхлэхээс өмнө хэлчихье. Та бүхэн бүх кино сангуудаар ч юм уу үзэх боломжтой шүү. Тийм учраас нэгээд үзэхээрээ заавал гэр бүлээрээ үзээрэй гэж бүр чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэр бүлээрээ үзэхэд хизээч уйдахгүй шүү. За ингээд энэ удаагийн анги дээр за хайр болон нөхөрлөл гэдэг гарчигтайгаар ихэлсэн. Хайр болон нөхөрлөл. Тэгээ энд маш олон зүйлүүд ингээл гарч байгаа л да. Энэ тэр ингэсэн гэл. Тэгээд энэ дээр нэг зүйл нь гарч байгаа нь одоо нөгөө нэг чиний төлөө. Түүний төлөө. Бидний төлөө. Төлөө гэдэг сэдв надад орж ирсэн.
Төлөө? Тийм, төлөө гэдэг сэдв орж ирсэн байхгүй. Тэгээд тэр сэдвүүдээр нь яг ямархуу байдлаар орж ирж байгааг гэх юм бол манай Четег мастер байгаа. Тий. Даамны Тэ. авраг одоо хятад Японд бол бүр ингээд бурхан жишгээ дахтаг магтаг гэж сүртэй ярина тэрэн дээр ч бас. Тэгээд Четег даамчны талаар гарахтаа бол ингэж байгаа. Четег даамчны хувьд гэвэл хүнээс нэх юм гуйх дургу гинэ. Найзууд нь гэрийнх нь одоо нөгөө холбооных нь гэд бүгд мэддэм байна. Хүнээс юм гуйх ерөөсө дургу. Ямар нэгэн байдлаар ерөнхийлөгч ингээд тэгээч гэд хүрээдрээч гэж гуйхад хүртэл баг очихооргүй тийм зантай ингэнэ. Хүмүүс баг зураг мургаад аруулах те. Одоо сонд юу яриа мэрэ өгөх. Ер нь тэрэн дээр ингээд бүр ингээд үгүй гэл ингээд суучт юм байна. Жоод юм чинь арга. Ямар ч энэ холбооны дарга нь хүртэл ингээд нэг телевизэн ярилцлаганд оруулах гэж бүр нэлийн гуйж ээж чармааж ээж ингэж оруулдаг байхгүй юу. Тэгэд тэр үед болохоор тэр хүний яг тэр мэдрэмжийг нь эвдсэн үйл явдал энэ анги дээр гардаг байхгүй юу. Зан характерыг нь буюу яг энэ зарчмыг нэвдсэн үйл явдал гэсэн үг. За. Тэр нь яадаг вэ гэхлээр манай Жонхуаны аав нь дасгал хийж гин гэдэг нэрийдлэр дэлжгэнж агаад нуруугаа гимтээчдэг байхгүй юу? За. Нуруугаа гимтээгээ тэнд чин эмнэлэг дээр ингээ яах их уучраа болохгүй ингээ бэйжсэн чин давхар хажуугаар нь бас нэг осол гарчихсан. Тэгээ нөгөө Жонхуаны аавд чин хинш ингээд яасан бэ ийсэн бэ гэж санаа зовоод байхан байхгүй. Нөгөө хүнд өвчтөн дөрөвгөө явна штэ. Тэгээ тэгсэн гаднаас нэг юмч ороод ирдээ. Тэр юм чинь болохоор тухайн эмнэлгийн орлогч дарга нэдэг байхгүй. Тэгээ өөрийн биеэр тухайн Жонхуаны аавд нь ингээд мэдсэл хийхээр болтыг. Тэгээ яагаад ингээд гинт ингээд дарга марга орж ирээл мэдсэл хийхээр болчвоо гэсэн чинь нөгөө тэг маань тэр эмнэлгийн дарга руу яриад гуйсан байгаа байхгүй. Шууд эрх мэдэлтэй те. Эрх мэдэлтэй шууд. Яг гэвэл дарга нь би одоо таны шүтэн бишрэгчээ гэд ингээд утас муцаа солилцжсэн юм шиг байгаа. Утас муцаа өгчээсэн, нэрийн утсаа өгчээсэн. Тэгэнгүүт нь яг ингээд манай үнэхээр ингээд ойрын одоо танил маань агаамаа тийм учраас та ингээд санаа тавиад өгөөч гэд ингээд анх удаага хүнээс юм гуйсан байгаа. Ер нь бол жоохон тийм бойдгоо те. Угаасаа од. Угаасаа мастер хүн те. Тэгээд тэр хүн чинь ингээд аав нь хилээд тэнгууд за зүгээрээ би ингээд хилчийя гэж агаад гуйгаад тэгээд ингээд хагалгаа амжилттай болоод ингээд эрүүл мэндэн сайжраад ингээд явж байгаа чанар нь сайжраад ингээд явж байгаа үйл явдлууд гардаг байхгүй. Тэгээ энэ хооронд юу болсон бэ гэхээр хүний үгүй би хизээч тэхгүй гэж боддог байсан бодлыг хин нэгэн тэр тусмаа бүр чиний төлөө, миний төлөө, бидний төлөө өөрчлөгдөх боломжтой юм байна. Гэдэг мэдрэмж бол яг энэ киноноос надад яг тухайн хэсгээс нь төрсөн байхгүй. Чиний төлөө, миний төлөө, бидний төлөө бат зогссон бодлосоо өөрчлөх боломжтой хүмүүс байдгийг шүү. Одоо нэг юу юм бэ штэ нөгөө хайр өөрөө нөгөө үзэл бодлыг дүрм журмыг өөрчлөнө гэдэгтээ ер дөстэй санаа гэсэн үг тийм. Энэ дээр бол яг нөгөө хөршийн холбоон дээр гарч ирж байгаа боловч яг ингээд амьдрал дээр ингээд бодлоо гэж бодоход тухайн кино өмнөх ангиуд дээр нь ч гэсэндээ гарч исэн. Аав нь ингээд үнэхээр их ингээд буйртай суйртай юм шиг байсан хэрнээ хүүхдээ бодохоор ингээд шал өөр болж байгаа жишээ нэг ч юм уу тий. Тэгэл хүүхдийн төлөө шал өөр зүйлүүдийг хийж байгаа ээжүүд ч гэсэндээ хүүхдүүд ч гэсэндээ аав ээжийн төлөө гэл ингээд бүгд өөр зүйлүүдийг ингээд тэр хүний төлөө хайр байгаа учраас ингээ өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Тий, өөрийнхөө нөгөө нэг нэр хүнд өөрийнхөө үзэжсэн үзэл бодолтой бүх зүйлийг ер нь болоо шууд залгасан байж тээ ер нь бол. Тий. Тэр бодлууд нь гэхдээ энэ зөвхөн гэр бүлийн хооронд биш шүү гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Харин тий, яг бид нар зөвхөн нэг хайр одоо өөрийнхөө үзэл бодлыг зөвхөн ер нь хамгийн амархан зүйл чинь гэр бүлээ хайрлах байхгүй. Тий. Хамгийн амархан зүйл чинь гэр бүлээ хайрлах байгаа даа. Тэгэнгүүт нийгэмдэр гадар байгаа хамт ажиллаж байгаа хүмүүсийг хайрлахад бас хэцүү байхгүй. Тийм шүү дээ. За, сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. За, өглөөний мэнд. Өглөөний мэнд хинтээ холбогдсон бэ? Эрдэнэ даваа Пүрвэ гэж юм байна. Та хаанаас бидэнтэй холбогдож байгаа юм бол? Би Улаанбаатар хотын Баянзүр зүргийн 1-р хорооны
сансраас холбогдож байна. Ажилтны ордын ирээ одоо ороод иргэнтэй. Эдэж явах юм одоо аваад ирмээр байна. Амралт Хайш юм. амралт мамралтынхаа мөнгийг аваад баахыг явж жагаад ирсэн те. Тэр амрал ямар амаатай юм бэ? Сэдвээ ярих гээд орж. За сэдв. Юу н өөртөө чи сэдв бол Баш энэ сэдв чамд ямар ч хамаагүй сэдв бай. За тоглосон ш. За. За сайхан амарсан уу? Сайхан амарч байна уу? Хэдэн ажилд орох гэж байна? Маргааш ч штэ. За. Маргааш одоо түүхэнд болонгаар сайхан түүхээ ярихад бэлэн мэстэй та? За би яв бэлэн байтэ. Хөвсглийн төө. Хөвсглийн маргааш түүх. сайхан очиж штэ. Би сайхан очоод. Очоод наа чи ингээд ер нь ингээ эхлүүлдэг аахгүй. Эхлүүлэнгүүл бид нэр ингээ сонсогчтойгоо нийлээл. За Эрка юу Түүхээ олчдаг. түүх нь ингэж байгаа мөрөнгүүд наа чин дагуул. Тий. За сэдв яриа за. Эрка зэрэг сэдв ярьдгүү те. За сэдвийн талаар яриа. Төлөө. Чиний төлөө? Наад чи сонсож ерөөсөө юу байгаа байхгүй юу? Хүн угаасаа хүний төлөө зарчмаасаа ухардаг юм байж гэж би бодоод байна. Тий. Зарчмаасаа ухарна, одоо буруу юм хийн, зөв ч юм хийн. Одоо жишээлбэл би айгүй зөв сайн зарчимтай байсан ч гэсэн заримдаа тэрийгээ одоо хүнээс болж одоо нятдаг байгаад байгаа байхгүй юу? Тэрнээс одоо болдог ч юм уу, тэрнээс ухардаг ч юм. Эсвэл одоо буруу муу туршил янз бүрийн юмтай байж байгаад өөрөөх нь эрүүл одоо бид нар чинь нэг юм тамхинаас нь гарах гал одоо юу гэдгийг эрүүл мэндийн тухай ярьж нэг үзээл тий. Ингээд болдгүй ч хүн ер нь гардгүй юм байлээ шүү дээ. Тэгээд харин нэг юм амьдралынх нь одоо амьдралд нь байгаа хүмүүсийн тухай бодохоор хүн ер нь бол ямар нэгэн хор зуршлаасаа ойлгох нь бол айгүй амархан байдаг гэдэг байхгүй. Тэгээд надад хамгийн ойрын жишээ байгаа манай гэр бүлийн хүн байхгүй. Жишээлбэл муу туршил рүүлдэ. Одоо манай гэр бүлийн хүн жишээлбэл өөрийнхөө одоо бидний одоо манай гэр бүлийнх нь одоо тэр үед одоо тэнүү ингүүн бид дөрвөл байлаа л. Тэгээд одоо жишээлбэл гэр бүлийнхаа төлөө гэдэг ийм одоо ирмэлцлээс болж маань хүн бол одоо олон юмнаас ингэж татгалзаж байгаа байхгүй юу. Яг дуртай амнаасаа тий хоббиноосоо тэргээ тий. Ер нь тэгдэг юм байна. Тэгэхээр яг би бол зүгээр яг бодоод байгаа нь юу вэ гэхээр хүн ер нь явж одоо яг хүний төлөө олон юмнасаа болдог юм байна. Мууч байсан, сайн ч байсан гэсэн. Одоо эвдийн хүн худлаа хэлэхгүй байна гэдэг амар гоё зарчимтай байсан ч гэсэн яг ингээд хүний төлөө тэр хүнийг одоо нэг удаа ч гэсэн хамгаалчвал нэрээ өөрчлөгдчих юм болов уу гэдэг юм бодлоос удаад нэг удаа худлаа хэлчихвэ тий. Гэх мэтчил ингээд ингэдэг юм болов уу гэсэн юм бодлол төрж юм. Тэгээд хоёрыг сэдвийг яг хэлж чад яг л энэ л орж ирлээ. Тэгээ хийхгүй болохгүй байсан. Чамааг нэг яг үзэж гин гэж бас бодоогүй байсан чинь үзэл байж байгаа юм те нууцаар энд харагдахгүй байгаа мөртлөө. Бүгдийн тандлагыг энэ хоёр надаас илүү болж гин үү яаж гин. Үздэг баха байнга. Гэхдээ гэхдээ нэрнгэс Эркагийн хоолой шал өөр сонсогдоод байна. Өөр яг нэг юм цаанаасаа нэг юм. Нэг жоохоо хүчий сонсогдоод байгаа юм. Яг нэг юм жоохоо хөвгтийн эфирийн те мэрэгжлийн нэг юм юу н харагдаж байна те. Харин тийм биш үү? Айгүй аятайхан. Хөчтэй би чинь яа юм бэ? За маргааш уулзъя. За баярлалаа. Яг гоё сэдвийн дагуу бас гоё орж иж Эрка ярьсанд маш их баярлалаа. Тэгээ маргааш уулзъя. Тэгээд би бас энд сая хэд хоног тоглох хүн байхгүй. Жохор рөөстиг хүн байхгүй. Хизүү байла. Хурдан ороод ир гэж. За яг одоо эмэгтэй хүн болохоор бас хамаагүй бас яачж болохгүй болохоор тийм үү. За манай сонсогчд бас надтай санал нэг байгаа. Эркагээс хурдан орж ирж тоглоулаасаа. Тоглоом нь юм уу те? Өсөөнийхөө цааныг бэлдээр маргааш. Чи юм авч орж ирнэ шүү дээ. Энд чинь. За тэрийг өө дараа нь яг хөөе. Нөгөөдөл чинь бүр за. За удахгүй болцъё. За бүр сүултээ ховийн юм болцсон явж штэ. Харин тийм байна. За комментүүдээ хүргэе. Хим маяг нь үгийн сонголт нь Эрка шиг мөртлөө хоолойнд шал өөр юм а гэд бүр хүмүүс гайхаад байгаа байхгүй юу? Харин тий. Тийм төв хоолоо үнэртүүлээд байхын Эрка. За хайр бүгдийг далдалдаг. Дурсамж 1988 кино маань хүнд хайр нөхөрлөл ухаарлыг харуулсан үнэхээр гоё кино шүү гэж орж ирж байна. За тэгээд би бинийг меншн хийж гин шинэ найзаагаа бас меншн хийж шүү. Одоо нэг энэ түрүүнд ярьжсэн яг нөө Эркаг ярихаас өмнө гэр бүлийн хайрлага аюу амархан те. Одоо хүүхдээ бол би хараалаа хайрлана, гэр бүлээ хараалаа хайрлана. Яг өөр хамааралгүй өөр яг хамт ажиллаж байгаа мэлж хүмүүсээ хайрлахад бас жоохон хэцүү байхгүй. Гэхдээ нөгөө нэг ийм зүйл тохиолдно л доо. Тэр хүмүүсийг нөгөө нэг юм
хайрлаж байгаа учраас тодорхой хэмжээнд ингээд гоё нэг юм гоё хүн учраас те хайрлаж байгаа учраас заримдаа бас нэг хэцүү байсан ч гэсэн одоо тухайн нөхцөл байдалтай тэргээ нэг шууд яач чадахгүй тэгэл тэр хүнийг бодоол за гэл те байдаг нэг тиймэрхүү хандлагуудаас аягүй ажиглагддгийг те. Ер нь бол яг л Эркагийн хэлдэгчлэн хүнээс болж л одоо нөгөө гарч байгаа шийдвэрээсээ ухардаг тэр хүний төлөө тэр хүнээс болж л яг иймэрхүү алхмуудыг хийдгээ гэж ярьж штэ тий. Тэгэхээр яг яагаад бүр төлөө гэдэг бүр ашиглагддггүй нэг дунд нь ингээд хэрэглээдэгдээд байхааргүй үг надад орж ирсэн байхээр хэрвээ аав нь гимтээгүй байсан бол жонхооны аав гимтээгүй байсан бол тэр имлэгийн дарга руу залахгүй дахиж дараагийн юм болсон ч гэсэндээ нэг залгаад байхгүй юу тий. Гэтэл хүний төлөө, хөршийнхөө төлөө, найзынхан аавын төлөө тэр орой болсон ч гэсэндээ залгаад тусламж гойсон байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бидний эргэн тойронд ч гэсэндээ бидний гэр бүлээс гадна найз нөхөд, ажлын газрын хүн ч гэдэг юм уу те. Эсвэл зүгээр мэндийн зөрүүтэй байдаг хүн ч гэсэндээ бидний төлөө маш том тусыг ч гэсэндээ хүргэх магадлал өндөр байхгүй юу? Магадгүй маш том тусыг хүргэжсэн тийм жишээч байдаг баг. Би энэ хүнийг ингэнэ гэж бодоогүй юм тэгсэн чинь энэ хүн тэглээдээ ч гэдэг юм уу те. Үнэхээр ийм жишээнүүд байдаг байх гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэд надад ч гэсэндээ тийм жишээ байдیں۔ Манай найз охин би манад бүр ингэж байрлаад 2-3 хоног манай ингээд тоогоо шанагыг бариад ингээд миний төлөө зүрх сэтгэлээ зориулаад ингээд сууна гэж юусоо бодоогүй байсан байхгүй юу. Гэтэл манай найз яг надад нэг хүнд асуудал тохиолдсон чи тэгж байсан 3 хоног. Тэгэхэд хүний төлөө хүн юм хийдэм байна гэдэг мэдрэмж төрж байгаа байхгүй. За сонсогчтой холбогдъё. Байна уу өглөөний мэнд? Зэсэн үү? Сайн уу? За. Өглөө 2 дахь орчод гээс ажилтаа явахгүй бэлэн болсон юм хүлээн. Харин тийм байна. За ноёко. Ер нь хүний төлөө хийжсэн эсвэл хүн ноёкогийн төлөө хийжсэн тэр гайхамшигтай зүйлүүдийн талаар бидэнтэй хуваалцаач. Хүний төлөө хийжсэний гол би мэдэхгүй. Өстой яг сандгүй шүү гэдэгхгүй. Байгаа л байх та ноёко. Харин надад хийж өгчээсэн би бүр манай ангийн охин байдгийг. Нэг тийм амар дотн биш мөрчлөө би ингээд нөгөө дутуу төрсөн хоол ундгүй ингээл имлэг дэсгэний тасагт байжсэн чинь амар хөөрхөн гинт өөрөө хурж ирээд ингээд хоол авч ирж өгчээсэн. Тэгээ тэр нь бүр хизээч мартагддаггүй шүү. Бүр ямар сони мэгээд өөрөө ирэхгүй нэг сонио уйлд юм билээ. Тэгээ штэ. Харин тийм тэгээд яг тэр мөчөд ёо ийм мундаг хүмүүс байдгийн бах та би одоо өгн энэ хүнд ийм гоё тус олж байгаагүй штэ ч гэдэг юм уу. Эсвэл энэ хүнийг ийм гоёор бодоогүй штэ. Тэгэхэд яагаад надад ингэ тусалж байгаа юм болоо гэд. Ер нь бол надад аюу хүмүүс тусалдаг. Тэгээд тэрэн дээр нь би өөр болохоор хүнээс тусламж авахтаа айгу муу юм билээ. Тэр нь одоо миний нэг талаас одоо л алдаа олж байгаа хүнээс тусламж авч сурыг гэж бодож байгаа. Тийм штэ. Тийм тэгээд гинт нөгөө ингээл одоо манай ажлын маань 2 найз ирч байдаг аахгүй юу? Нөгөө яриад байдаг айгу мундаг менежер ихч гэл. Тэгээ тэр хоёр ингээл байж л одоо надад нэг юмрхүү юм ингээл яриад л өнгөрдөг ч юм уу те зүгээр болсон явдлаа ингээл яриад өнгөрөхөд маргааш нөгөөдрөөс нь зүгээр хүрээ тэр гэж яgal очингууд ингээд надад бэлэг бэлдсэн ч юм уу те. Яг нөгөө ярьжсэн юм аваад өгсөн ч гэдэг юм. Үгүй яана таад өөрсдөн чи хэцүү багт яагаад надад туслаад байгаа юм бэ гээл. Тэгээ хайл нөлмөс гардаг айгу сонин. Надад хүмүүс аяг туслаад байдий. Яагаад туслаад байдгийг юм. Юу гэж байгаа яагаад туслаад байдгийг гэдэг чи. Тэгээд тэрэнд би ингээд нөө өөрөөс дасаагүй гэдэг юм уу сураагүй болохоор ингээд нэг талаасаа нэг сонин хүн тусалчаар нөгөө хүнийгээ би өөрөө ингэж сайн хайрлаагүй байхад яагаад хайрлаж байгаа юм болоо гэдгээсээ би ингээ өртөө юм шиг санагдаад байдаг учраас хүнээс тусламж авахыг хүсдэггүй байхгүй. Заавал би тэр хүндээ илүүг ингэж өгөх гээд байдаг. Тэгэхээр мэдгүй. Гэтэ амьдралд бол байнгын юм сайн хүмүүс зөндөө байдаг юм лээ. Мэдээж сар хүмүүсээс болж хийдэх ингээл янз бүрийн сэтгэл санаа доктор гүйж гэдэг юм янз бүр болж байгаа гундж байгаа. Одоо амар итгэжсэн хүндээ араасаа утгалуулдаг ч гэдэг юм зөндөө юм болдог боловч ихэнхдээ одоо 100-аар бодох юм бол 60-40 харьцаатай гэх юм уу. 40 муу хүмүүс 60 сайн хүмүүс байдаг юм лээ л гэж. Тэгээ хүн яг өөрөө яг юм үнэнгээрээ тэг яг чин сэтгэлээсээ байж чаддаг үнэхээр яг өөрөөхөөрөө байж чаддаг л ах юм бол
тэр сайн хүмүүстэй байнгын уулздаг юм лээ. Анхандаа би Азийн болов гэж боддог байсан бол сүүлийн үед юу гэж боддог вэ гэхээр чи сайн байсан учраас Яг зөв. ингэж байгаа. Чи ийм одоо Хүн байсан учраас тийм. хүртэх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Ийм талаас нь хараад ийм сонин мэдрэмж аваа болоод аюу гоё баярлалтай болсон, урамшдаг болсон. Яг зөв. Тийм. Тэгээд өөр юу ярих байсан бэ? Тийм тэгэх хэрэгтэй. Тэгээ ер нь хүн хүний төлөө л өөрчлөгддөг. Тэгээ зөвхөн гэр бүл гэхээсээ илүү эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэндээ тэр хүний төлөө тодорхой хэмжээний зүйлийг бол хийдэг штэ. Ноёко ч гэсэндээ бас хийж байгаа байхаа гэдэгт нь би бол 100% итгэлтэй байна. Би саяхан нэг юм тест үзсэн. Тест гэдэг нь юу гэхээр жирэмсний тестийн болов гэж бодлоо. Судалгаа. Тэрнээс бэлдсэн судалгаа. Яасан гэсэн чинь ингээд байнгын удаан хугацаанд зодсон амтан охог нэг нь болохоор байнга өдөр болго ингээд дүүрэн хоологддог нохоо заяа. За. Тэгж жагаад тэр байнга зоддог нохоогоо нэг өдөр зодхоо байсан чинь амар баярлсан гинэ. Нэмэдээ. Нохоо бүр эрхлээлтэй нөгөө эзэндээ бүр ингээд нөгөө байнгын хоол өгдөг байсан нохоог хоол өгөхөлсөн чинь эзнээ урсан гинэ. Тэгэхээр альва зүйлийн нөгөө давс уужийн тааруулна гэдэг чинь юм биш. Хүнд байнга бас туслаад байх нь тийм гим хортой. Нөгөө хүн угаасаа л туслах ёстой юм шигээр ингэж ханддаг юм шиг тийм. Яг үнэ. Тэнгүүд нөгөө талаасаа бас зодно гэдгээрээ ч биш л те зүгээр юмыг нь тааруулаад яг туслах үед нь ч гэдэг юм уу. Одоо миний хувьд дээр бол ингээд бүр сэтгэлд хоногцсынууд нь туслана гэж бодоогүй хүмүүс гинт ингээд тусалж орж ирээл те албатай биш байхад надад туслаад ингэнгүүд эсвэл миний нэг амар яарал ганцаараа их гэж халиу энийг нь тэгээд өгчөөл дөө гэдэг ч юм уу ингэнгүүд гэл бүр амар нүлмэс гардаг. Амар баярлалтай те. Тэгэхээр яг энүүн дээрээ хүнд туслана гэдэг бол байнга туслах биш юм байна. Яг хэрэгтэй. Одоо кинон дээр үргэлжлэдэг байхгүй чи үнэхээр тусламж хэрэгтэй бол зүгээр надад туслаачаа гэдэг үгийг хэлчих. Гэх юм бол би чамд туслахад бэлэн гэх. Одоо нөгөө teach-lesson гэсэн нэг кино гараад байгаа байхгүй. Тийм. Тэрэн дээр яг тэгж хэлдэг шүү. Тэгдэг. Тэрнээс бас яг амьдралын юмнууд зарим тохиолдолд нөгөө хит өгсөөр байгаа зарим хүмүүс чинь ялтчгүй дээр нөгөө хаддаг нохоо шиг. Бүр гомдлоо дуурлаад гү чи ингээд тусалчихгүй яасан юм аас ингээл те. Эсвэл чи энүүн дээр ийм жижиг юм дээр ингэчихчтэй гэдэг нэг уурлаад байдаг хүмүүс байдаг шүү те. Тэгээ тэрэн дээр бас нэг анхаармаар л юм байна. Яагаад энэ хүү ингэж ажиллах болов гэдэг дээр тэр юмныхаа бас нэг давс хужрын тааруулаад тэгэл дахиад нөгөө баланс руу буюу тэнцвэрт адил руу л орох юм да тий. Яг зөв. Балансаар барьцгаая тий. За баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ноёко болгоно тусламж гэдэг талаасаа те ялга салгах хэрэгтэй гэдэг явж байна. Яг нь саний нөгөө нэг жонгоны аав тусалж байгаа чинь өөрөө яг хэрэгцээтэй болчихж байгаа те. Хэрэгцээтэй байсан. Тэнгүүд нөгөө нэг даамчин мань одоо өөрийнхөө үзэл бодлыг яагаад хүнээс гуйж ийн гэдэг өөрийнх нь хувьд л аягүй тэр ичхүр нэг сонирн байс. Тэгтээ тэрийг ингээ хэрэгжүүлж байгаа нэг юм үйл явдал болоод байгаа шүү дээ. Тэгтээ яг би зүгээр сая ингээ бодоол сууж илээ нөө яг миний амьдралд надад яг хэрэгцээтэй үедээ ойлгоод ингэдэг зүгээр гэр бүлээс гадна тийм хүн байна уу гэдэг. Бас би бас хэн нэгний гэр бүлээс гадна өөр хэн нэгэн найз нөхч юм хамт олон дотор яг хэрэгцээтэй үед нь өөрийнхөө юуг эвдээд яадаг тийм хүн байна уу гэж бодсон чинь ер нь бодолд орж ирэхгүй шүү. Тэнгүүд яг энэ хандлагын өмнө нөгөө нэг одоо сөхрөн гэдэг шиг жоо ичж байгаа байхгүй. Зөвхөн нэг хайр гэдэг зүйлийг гэр бүлийн хүрээнд магадгүй надад сайн хандсан хүнд л буцаа сайн хандах ч юм уу те. Яг нэг иймэрхүү хязгаараар л өөрийгөө яг тэгэл нэг юм хайр майр гээл нэг юм яваад байгаа мэн гэж зүгээр харж байгаа байхгүй. Гэтэл уг нь яг мэдгүй одоо тэгэл яг тийм байдаг л доо. Жишээ нь бол ингээд яг зарим хүмүүс бас мэддэгддэг байхгүй. Би өөрөө тийм маш олон юм хандлагуудыг ингээд харснаа. За ингээд намайг сайн байх юм бол над амар сайн хандна те. Би чиний төлөө шүү ингэж байгаа шүү гэж амар олон хүмүүс хэлжсэн байхгүй. Маш олон хүмүүс хэлдэг. Гэхдээ би нэг жоохон алдаад жоохон явангууд тэр хүмүүс бүгд ингээд зайгаа барьж байгаа те. Нөгөө нэг агуу хайр майр бүгд байхгүй те болж байгаа хүмүүсийг хардаг. Гэхдээ би яг тиймэрхүү зүйлүүдээс бас амар гэд боддог. Тэндээс нөлөө авдаг юм уу. Тэгээ буцаагаад одоо ингээд би ингээд нэг яг гэр бүлээсээ өөр те яг хүнд ингээд над үнэхээр ингээд тэр хүн алдаа гаргаа муу хандаад итгэл даахгүй байлаа гэж бодоход тэр хүнийг би нэг яг хэрэгцээтэй үед бас тусч чадахгүй юу гэл нэг бүр ингээд нэг тийм байхгүй санагдал байна л да бас тий. Тэгээ чиний төлөө гэл тий. Одоо шинэ яг зүгээр надад муу юм хийгээгүй байсан ч гэсэн магадгүй надад ер нь
За ингээл яг хэрэгцээд үед нь би Google ста ингэчээр хүн байна уу гэхлээр яг л гэр бүл хүүхдүүд төрсөн дүүнер мөнөр өөр яг юм юунууд бас байна уу гэж харсан чи бас ховрхол санагдчих шиг байна. Нэг өөрийгөө хайрцагцсан юм шиг зүгээр санагдаад байна л да. Тийм байна. Би одоо уг нь бол айгүй нөгөө нэг 10 жил байхдаа ч гэсэндээ оюутан байхдаа ч гэсэндээ айгүй найзрахаг ингээл найзуудтайгаа уулзаастай нэрээ хаана нэг хэрэгтэй үе байна ингээл баяр ёслол дээр нь ч нэг хамт байгаад ийм охин байсан байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө нэг гэр бүлтэй болоод ирэнгүүт чинь хүн чинь шал өөр болж эхэлнэ шүү дээ. Яг гэр бүлдээ бүх цагаа зарцуулж эхэлнэ. Гэр бүлдээ бүх зориултаа гаргаж эхэлнэ. Тэгэл ажиллаа ингээл явахаар одоо би ингээд харахаар яг тийм байдیں۔ Би ер нь ажиллаа тараа шууд гэрлэг явдаг. Тэгэл өглөө шууд ажил дээр яриад ажиллаа тараа шууд гэрлэг явдаг ч гэдэг юм уу. Найз нөхөдтэйгээ уулзж байгаа нь маш цөөхөн байдаг байхгүй юу? Яг одоогоор бол маш цөөхөн байдаг. Гэхдээ яагаад чи миний нөгөө нэг өмнө нь тэр хүмүүстэй хэр дотн байсан тэр хүмүүстэй хэрхэн ингэж найзалж нөхөрлөж би биендээ ингэж тусалж исэн гэдгээс нь шалтгаалт юм уу? Би ихтэй яг юунаас болдгийг гэдгийг нэр одоо яг ингэж асуусан чи яг мэдэхгүй юм байна. Гэхдээ аз жаргалтай үед одоо жишээлбэл баяр ёслолын үеэр би нөгөө урьж залаагүй байгаа. Би өөрөө ч тэгэж нөгөө нэг нээлттэй тэмдэглэдэг юм болохоор ирдэггүй. Гэхдээ надад ямар нэгэн хүнд асуудал тулангууд хаанаас ч юм гараад ирдэг бүгдээрээ. Айгуу сонио. Бүр маш хүнд асуудлууд тулгараад хүртэл ингээл тал талаас ингээ хүрээд ирдэг. Тэгэд яг тэр мөчөд л хүн боддог юм байлээ л дээ. Ямар ч гэсэн ингээд хэцүү үед тулахад жаргалтай үедэндээ биш юмаа гэхэд хэцүү үед тулахад дэргэд ингээд гараад ирэх хүмүүс байгаа юм байна гэдэг мэдрэмж авахлаэр ингээд нэг хантай болчт юм байлээ. За байгаа даа гэдэг нэг тайвшруулж гэдэг юм уу те. Тэгэд тэр чин ямар нэгэн байдлаар мөнгө төгрөний санхүү гэж гэдэг юм уу эсвэл бүр ингээд дахин ингээд гуугаад идэг зүйл биш. Нэг бүр үнэхээр хүнд асуудал тулахад л гараад ирдэг хүмүүс байдаг юм байлээ. Тий. Ер нь яхав байгаа л да. Одоо очроод бас байгаа байхгүй юу? Гэхдээ түүнийг юу илээ гэ одоо яг төөрөд иж магадгүй. Уу яхав зүгээр энэ нөгөө нэг юм байгаа. Одоо нэг манай одоо найз над руу чат битцээгаа одоо сонсож байгаа. Чамд одоо яхав зүгээр юм trust issue гэдэг одоо нэг юм байгаа гэж байгаа байхгүй. За тэр нь юу вэ? За тэр нь үл гэхээр одоо тийм болохоор зөвхөн одоо сайн хүндээ туслах гээд байдаг ч гэдэг юм уу те хэв шинж ингээд гарч байгаа гэсэн үг. За. Одоо нэг тийм ээ штэ. Надад сайн хандаад байгаа хүндээ л туслах гэдэг штэ те. Тийм үү. Өмнө магадгүй итгэж байсан хүндээ холигдуулсан ч юм уу те. Тиймэрхүү нөгөө нэг амьдралын юмнууд байдаг байхгүй. Одоо шинэ за ингээ би чиний чамд бол үнэхээр тэгин туслана энэ тэрэ гэл те. Одоо яг олон жилийн өмнө л да. Яг туслана ингэн хайрлан те. Одоо би чиний төлөө л явж штэ гэдэг хүмүүс бас амьдрал зөндөө байсан байгаа. Тэгтээ яг нөгөө нэг цагаа тулсан чинь бүгд ингээд нэг завг нь виг нь ингээл өөрчилж штэ. Нэг жоохон нэг те юуны асуудал, мэдрэмжийн асуудал ч юм ингэнгүүд тэр чигээрээ зайгаа барьцсан нэг тиймэрхүү нэг хүмүүсээс болоод одоо саний бичиж байгаа чат тийм л байна л да. Хүмүүсээс болоод одоо нэг өөрөө бас юм нэг надад сайн хандж байгаа хүмүүс л сайн хандна. Тэрээс үрдэ хамаагүй нэг юм хайрыг нэг гэр бүл ах дүү нарын хооронд л ингээд бий болгочоод л байна гэж хэлж ах шиг байна л да саний. За оюун нэг ч ингэсэн байна. Өнөөдөр болол энэ 7 хоногоос эхлээд энэ 7 дугаар сард бол бэлэг болон маань завсралж байгаа. Яагаад гэвэл сонсогчд маань бүгдээрээ аялал зугаалгатай явчихж байгаа учраас наадмын уртаа амралтууд эхлэх учраас бэлэг болон маань завсралж байгаа. Харин энэ 7 хоногийн баасан гарагт хүрэх бэлэг болонд маань нэг гинтим бэлэгтэй зочин маань ирнэ. Өөрөө бэлэг болоод хүрээд ирнэ. Тэгэхээр тэр сонсогч маань тэр зочин маань би хэлсэн шүү дээ. Тэр сонсож байгаа та нарын бэлэг гэж байгаа тий. Сонсогч гэд хоёулаа нэг шипи өгсөн байгаа тий. Сонсогч дундаас хэн байхыг таашгүй. Магадгүй тэр хүн өөрөө ч бараг урьдгаа аваагүй байж ч магадгүй шүү заяа. Тэгэхээр баасан гарагтай л мэдэх боломжтой. Түүнийг өмнө нь хэлэхгүй шүү гэдгийг дахиад хэлчихье. За сайн явхад сайн юм шиг хүмүүс ихээ. За дүр эсгэхгүй өөрөөрөө чадлаараа сэтгэлээрээ үнэн байхад л болно штэ угна гэсэн. Одоо энэ тоягч хэлж байгаа чи бас үнэн байхгүй. Би яг нөгөө нэг юм дотроо юм нууж чаддаггүй маа. Яг би яг гэр бүлээсээ гадуур хүмүүсийг хайрлах чадахгүй байна гэдгээ бисээ зүгээр хэлчихлээ штэ. Маш олон сонсогчийн өмнө. Тэгээ энэ дээр яаж хөгжих үү, яах вэ те? Бас бодож байна. Бас ингээд дотроо ингээд нэг хэн нэгэнд буруу зөрүү санаад яваад байж чаддаггүй. Тэгэл ер нь ил гаргачихдаг те. Тэгээ яг тэгтээ нэг юм хоёр нүрлээд бас ингээд байгаад байж чаддаггүй. Жишээ нь ингээд амар хэцүү байгаа ч гэсэн те ингээд нэг
зүгээр юм шиг ингээ бас ингээ байгаад тахтар мэдхгүй нэг яагаад яг тийм юу чаддаггүй байхгүй хэцүү. За баярлаа гэж хариулт өгсөнд баярлалаа. Тэгээ явж хахад болно доо гэж төгч үнэтсэн ба шүү дээ. Тий. Дүүрсэхгүй өөрөөрөө чадлаараа сэтгэлээрээ үнэн байхад л болно штэ өгнө гэсэн байна. Тэгээ ер нь хүний амьдралд энэ олон за энэ бол ядрахан зүдрөхөн байгаа да. Энэ ч угаасаа ингэхгүй дээ гэсэн хүмүүс бол гараад ирдгээ гэж түрүүн ярьжсэн штэ. Эсвэл бүр ингээд мөнгөдөө төгрөгтөө энэ тоохоо болцсон доо гэсэн ч гэсэндээ яг нэг хараал бодоол сэтгэлд нь тэгээл ингээд явж идэг ийм дүр дүрслэл зөндөөл байгаа. За тэгэл хүүхэд байхаас ахгуулаад том болоод гэр бүлтэй болоод бүр нэлээ нас явсан ч гэсэндээ бас бодоол байж идэг туслахад хизээд бэлэн ийм эргэн тойронд нь хүмүүс байдаг байхгүй. Одоо жишээлх юм бол энэ 15 дахь анги дээр бас ярьтiin. Хүнээс гуйх өдөр байх ч гэсэндээ тэр хүндээ туслах өдөр хизээ нэгэн цагт ирдгийм гэтэйгээ аав дандаа хэлдэг байхгүй. Тэгэд магадгүй энэ үгийг нь сонсож өссөн учраас тэгч гэсэндээ нөгөө нэг эмнэлгийн даргаасаа гуйхтаа ямар нэгэн байдлаар санаа зовоогүй байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь өөрийнх нь шийдвэр одоо өөрийнх нь одоо нэг бат цогсдог нэг зүйл байгаад байна шүү дээ. Тэр зүйлээсээ ухрахтаа тийм амар ядарч ухрааг байх гэж бодоод байгаа байхгүй юу? Яагаад гэвэл ийм хүмүүжлэр хүмүүжсэн учраас хүнээс гуйх өдөр байх ч гэсэндээ тэр хүнийхэн ачийг нь хариулах тэр хүндээ туслах өдөр хизээ нэгэн цагт ирдэм гэд. Яг уу сайнны хажуугаар саар зүйлүүд зөндөөл олон байна л да. Мэдээж хүнээс гуйх өдөр байхад дараа нь би ачийг хариулна гээл дандаа гуугаал явж идэг те. Албатай юм шиг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг юм хүмүүс ч гэсэндээ байв нүгэл байна. Төлөө чиний төлөө ингэж байгаа одоо л чиний төлөө ингэж байгаа шүү гэж байгаа бас нэг наана сайн хандлага харгаж байгаа цаана өөрийг бодож байгаа хүмүүс ч гэсэндээ байдаг. Гэхдээ бид чинь хүн штэ. Хүн болгоныг энэ ингэж байгаа болов, энэ тэгж байгаа болов, энэ муу санаж байгаа болов, энэ ардаа ингэчих үедээ гэж бодож явдаггүй байхгүй юу? Харин төрүүлээд итгэждэг учраас заримдаа яг тийм хүмүүсийн аманд орох нь амархан байдаг юм шиг байгаа. Гисэн ч гэсэн бид итгэсээр л байдаг. Яагаад гэвэл хүн хоорондын харилцаа байдаг учраас би биндээ итгэх ёстой гэдгийг мэддэг учраас итгэх юм болвол ирээдүй магадгүй энэ хүнийг өөрчлөгч боломжтой гэдгийг нь ойлгодог учраас иймэрхүү хандлагууд их гаргадаг байх гэж бодож байна л да. За Нойкогийн комент. Анхнаасаа сураагүй пэлдэг занг угаасаа сураад яах юм бэ? Эхэндээ яах вэ? Үнэнгээрээ байснараа жоохон гатуурхагддаг юм. Гэхдээ тэмцээдэл өөртөө үнэнч байхад хүн сайхнаа авдаг юм байна лээ. Сайн гахтай адилхан зантай болохоор ойлгож байна гэсэн байна. Өөрөө чинь сайн гах гэж штэ. Би одоо тийм царай муутай гэж юу? За тоглосон. Үй сайн гах гоё шүү. Гоё шүү. Чи бүр гоё шүү ч гэжтэй. За. Алтай юм шиг амьдрдаг хүн пэлдэг хүнээс харшилтай гэсэн байна. Ер нь бол тийм. Гэхдээ хүн яг өөрийнх нь нөгөө заагийг л ер нь ямар ч юм заа гэж байх юм те хэмжээгээ мэддэг, хязгаараа мэддэг гэдэг нэг тийм нэг тулцсан нэг юм байх юм. Гэхдээ тулцсан итгэмтэй хүн бас байдаг штэ. Тий. Яг уг нь бол одоо энэ нэг тэгийн хэрэгжүүлж байгаа зан чанарыг уг нэг өмнө за одоогоос нэг 10 гаруй жилийн өмнө ч юм уу те 7-8 жилийн өмнө ч юм уу амар хэрэгжүүлдэг байсан юм шиг зүгээр төржлээ л да. Яг зүгээр түнгүүд өөр хүн яг үннээрээ л өөрийгөө л би олж харж байгаа байхгүй. Сүүлийн үед бол би яг гэр бүлээсээ гадуур яг ийм тэг шиг ийм яг хайр дүгөөж чадахгүй байгаа юм байна гэ те. Яа ойлгохгүй шүү энэ зүгээр хоолод цэр тэглээд те. За тэгж зүгээр өөртөө зүгээр л дүгнж авч байгаа байхгүй. Ер нь тэгтэл хүн яг сайн хандж байгаа хүнд л сайн хандах гэдэг чинь тэр нэг яг тийм те. Тийм л байгаа даа. Тийм яг муу хандж байгаа хүнд чинь бас тэг яаж бас сайн хандаад. Одоо тэнгүүд үгүй харин одоо яг тэгтээ яг тэг одоо тэгийг бодоод үзэл дээ тэр жохоны аав нь сайн хөрш учраас. Тэг өөрийнхөө үзэл бодлыг те зөрчин барин өөрийнхөө үзэл бодол урваад гойж үзэж шít хүнээс эн чинь бас өөрт нь тодорхой хэмжээний ичгүүртэй санагдчихсан л байж таараа тэрийг эвдэж ингээ гойж чадчих. Магадгүй тэг байгаас та яг би арай илүү цаашаа юм бодоод иж магадгүй. Нөгөө нэг жонхонгийн аав те тэгийг амар ингээд буруутгаал ингэдэг те дандаа яадаг сайн ханддаггүй. Гэхдээ тэг тэр үний эмнэлэгтэл бас яг ийм гуйлтай тэр үний төлөө муу хандчихсан хүнийхээ төлөө ингээд үзэл бодлоо өөрчлөх байсан болов гэж зүгээр яхаа зүгээр гэж бодож. Өөрчлөх байсан баха. Басоо. Тий, өөрчлөх байсан баг. Тий. Тэр сайн яг зүгээр киноны үйл явц дээр бол
сайн хөршүүд ч тэр чи хоорондоо. А гэхдээ үзэл бодлоо өөрчилсөн. Гэхдээ муу хөрш байсан бол үзэл бодлоо өөрчлөх байсан болов гэж бодоод байгаа. Муу хөрш, сайн хөрш гэдэг. За нөгөө хөршийнхээ асуудал. Хөрш рүү дахиад орох гэдэг. За тэр нь би юм ядаргаатай зан худлааг нь мэдсээр байж дахиад итгээд үзье гэж боломж олгодгоо. Тэгээд л дахин араасаа хутгалуулдгаа тэнийх юм шиг санаа суухыг ч угаасаа хүсдэггүй юм уу гэсэн байна. Инээсэн бүхэн найз биш, ууралсан бүхэн дайсан биш гэдэг үг байдаг даа гэсэн байна. Яг тийм инээсэн бүхэн найз биш, ууралсан бүхэн дайсан. Наадах ч өстой гоё үгүй штэ. Тий. Одоо ингээд ууралсан бүхэн дайсан биш шүү те. Гэхдээ би заяа тандж хэлж байгаа байхгүй. Ууралсан бүхэн дайсан биш шүү. Хи. Зүгээр л хэлж байгаа. Би зүгээр л чамд өөрөөсөө сэтгэлээсээ хандаж хэлж штэ. Ууралсан болгон дайсан биш шүү гэ өөрийнхөө зүгээс хэлж. Уурлах гэдэг юм чи наа. Гөө. Ер нь ингэмээр юм байна. Ямар нэгэн байдлаар хин нэгэн хүнд уурлах гад ирэх юм бол төрүүлээд хэлэх нь штэ. Ууралсан болгон дайсан биш шүү. Гэхдээ чи гэдэг. Тиймэрхүү байдлаар босч ирэхээс боломжтой юм байна. Тэгээ шин санаануудыг өгж байгаа сонсогчдод ч гэсэндээ баярлалаа. Дурсамж 1988 Солонгосын явлын ангид 20 ангид киноноос бид сэдвлэн анги бүрээр нь бас тухайлсан сэдвийн хүрээнд эргэн тойрноос төвлөн авч ярилцаж байгаа. Тэгээд 15 дахь анги гэдэг маань ер нь кино маань дуусах төгсөж байгаа. Дахиад нэг 5-7 хоног яваал 5 анги яваал кино 5 анги гэдэг чинь баг 7-8 цаг л байгаа тоос. Нэг ангид цаг 30 минут юм билээ шүү. Цаг 30 цаг заримдаа цаг 30 цаг 40 минут байгаа. Тэгээд тэгэхээр энэ кинонд юу ордог вэ гэдг нь ойлгомжтой байгаа зү. Ингэж яриулахаар зарим хүн маань нөгөө бүтнээр нь үзмээр санагддаг баг. Тэгээд бүтнээр нь үзэхдээ би бүр дахин хэлээд байгаа штеп. Бид нар дахин хэлсээр л байгаа. Заавал гэр бүлээр үзээрэй. Заавал бүгдээрээ үзээрэй. Бүгдээрээ үзэхэд уйд хааргүй, харамсахааргүй. Тэг хүүхд төртөл үзэж болохоор юм билээ шүү. Тэгээ тэр 10 жилийн өмнө бүтээгдсэн мөртлөө айгу хийц мэдсэн айгу тийм орчин одоо ингээд 10 жилийн өмнөх чинь тийм амар хуучин биш шүү дээ. 16 он. Уу яг 10 жилийн өмнө бүтээгдсэн мөртлөө одоо нөгөө ингээд одоо Монголд киног ингээд араа жоохон шинэлэг юм сценэсэлд явах гээд байдаг шүү дээ. Тэнгүүд тэр 10 жилийн өмнөхийг тэр одоогийн Монголд хийгдээд байгаа юмар хийцлэх байхгүй. Айгу сайн бүтсэн кино байл. Олон санаанууд мессежүүд ингээ голд нь явж идэг те. Яг тийм. За яа уурладаг болохоор тэгэж өөртөө сануулж байгаа юм байна гэнэ. Гүү штэ би ястаа сүүлийн үед уурлаг байгаа шүү. Харин тий. Ястаа сүүлийн үед уурлаг. Нөгөө эрк байхгүй ч уурлахгүй нэгдэг штэ. Уг нь бол надтай их гоё сайхан байгаад байгаа тийм ээ. Тэгж байгаа. Яах юм те. Одоо яаж яхад нөгөөх нь ингээ нууцаараа сонсоод байдаг. Харин нууцаар сонсоод уйлцсан сууж байгаа юм те. Гэдэг. Тэгээ киног ер нь бүрэн ихээр нь үзэж тухайн бүрэн ихээр нь үзсэн киноноос таашаал авч тухайн мэдрэмжээр хөглөгдөж тэвнээс олж авах нь олж авч хаяхын хаях энэ мэдрэмж чи өөрөө сайхан л та. Тэгээ кино үзээд уйлах, инээх, баярлах, уурлах энэ мэдрэмжүүд нь давхар төрж ийна гэдэг чинь хүн амьд байна л гэсэн үг байгаа байхгүй юу? Тий. Тэрнээс ч ингээл үзчихэл юунж болохгүй, тэрч болохгүй. Шүүмжлэх хамархан л да. Шүүмжлэх хамархан байхгүй. Одоо жишээлбэл Монголын кино бол үнэхээр бүтэхгүй нэр эснээр арайчтай гэд шүүмжлэх хамархан. Гэхдээ ер нь бол Монгол киног үнэхээр хэцүү кино эсэн ч гэсэндээ тэрийг за энэнгээр үнэхээр жоох муу олж гэд шүүмжилж байгаа нь хүртэл амьд байгааг нь л илэрлэх байхгүй. Тийм учраас амьд байгааг мэдрүүлдэг кино урлаг байдаг тас үнэхээр их талархаж байна. Харин тийм ээ. За одоо өнөөдөр тэгээд энэ яг энэ киноноос тэгтээ бас айгүй гоё гол санааг нь гаргаж өгсөн чамд баярлалаа. Энд чинь ер нь тэгэл миний яг гол ингээ ойлгоод байгаа юм нь болонгод хүн ер нь хүнээс болж хүний төлөөлөлтөд өөрчлөгддөг. Гэхдээ бас ер нь сайнаар нэг бол муугаар те. Хүн хүнээс болж ингээ гомдол аваад тэр чигээрээ сөрөг болдог. Одоо Joker гэх киног үзэж байгаа шүү дээ те. Тэрийг яг хүмүүс өөрсдөө бий болгоцсон байхгүй тэр Joker гэж залууг те. Сөргөөр бий болчихж байгаа. Тэнгүүтээ хүний тулаа бас сайнаар ингэж өөрчлөгдөж өөрт байсан муу зуршлуудаа өөрчлөх те. Тийм ер нь хоёр талтай. Хүн хүнээ нөгөө хурцлж ирэлдэг гэж нөгөө үг байдаг шүү дээ те. Яг л тийм л юм байна л да. Би чамд өөрчлөгдөж харуулах уу? Сайнаар гэдэг шиг л энэ мэдгүй нэг тийм үг хүүхдүүд бичиж. Надаа шууд яг энэ ч яг өөрчлөгдөх юм болов уу шаардлаа шүү дээ. За, өөртөө үнэнч байх нэг сайн талч өрөөлийг уучладаггүй бол тэр муу талаа гэсэн байна. Бас тийм. Тэгэд өрөөлийг уучлахгүй энэ надад муу зүйл хийсэндээ гэл ингээл бодоолах юм бол ингээл тийш аваад явах юм бол ер нь бол өөрийгөө л заваадаг. Тий. Тэр хүн аль хэдийн
энэ тэр хоёрын хооронд болсон зүйлийг марцсан л байгаа штэ. Тэгэл тэрийг дахин бодож яваад байна гэдэг нь өөртөө л ингээл ачаа нэмэл өөрийгөө л ядраагаад байгаагийн нэг шинж гэж боддог. Тэгэд өнөөдрийн гаргаж ирсэн сэдв буюу төлөө гэдэг сэдвийг ч гэсэндээ бас иймэрхүү байдлаар гаргаж ирсэн. Хүн ер нь хүний төлөө л өвчлөгддөг. Хүн зөвхөн хайртай хүмүүсийн төлөөч биш. Дөнгөж зөрөөд өнгөрөөд явж байгаа хин нэгний төлөөч гэсэндээ зам тавиад өгж байгаа нь хүртэл тэр хүний төлөө гаргаж байгаа үйлдэл байхгүй юу? Хүн хүний төлөө л үйлдэл гаргадаг. Хүн хүнтэй харилцахдаа л үйлдэл гаргадаг. Тухайн үйлдэл нь сайн байна уу, муу байна уу? Тэр хүний төлөө л гаргаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр үйлдэлүүд нь дандаа болж өгөл сайн байх болтугай. Сайн үйлдэлүүдээр дүүрэн байх болтугай. Тэгээ хүний төлөө гэсэн энэ зүйлийнх нь хариуд хизээ нэгэн цагт бас өөртөө нь гайхамшигтай гэгээлээ сайхан зүйл бол ирдэг шүү гэдэг тэгийн аавын үгээр бас төгсгөё гэж бодож байна. Хүнээс гуйх өдөр байх ч гэсэндээ тэр хүндээ туслах өдөр хизээ нэгэн цагт ирдэг шүү гэдэг үгээр өнөөдрийнхөө дурсамж 1988-ыг бас өндөрлөё. Тэгэд энд хүрээд бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. Улаанбаатарын өглөө радио өглөөний шоу нэвтрүүлэг манд бас энд хүрээд бас жаргаж байна. Биднийг дүрстэйгээр үзсэн, радиогоороо сонссон, дэлхийн өнцөг болон бүрээс хамтдаа байсан эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Радиогийн 1-р студид очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Маргаашийн яг энэ цагтаа уулзтлаа түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. За, энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио